Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зуулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Байна. Нөгөөд барьсаар л энэ юу яах юм шиг сортоор нүглөө бол авчих юм Харин шүү. тийм энэ одоо юу бэлг сорт. Яа. Биш л байна наад чи. Honey crispy л байна да. Үгүй бэлг сорт мэдүү. Биш Би ээ. бэлэг гэж авсан. Тийм аа. Бэлг гэж авсан. Тий. Тэгээ Ингээ зөөлөн байдаг. Гэтэ ингээ бэлгүүч айгу ухаантай болчих. За. Энд чинь нөгөө бэлг алим гэсэн боловч нөгөө энэ юу штэ энэ чинь юун дээр нэг юм ял гэдэг штэ. Тэн дээр өөр ингээ хятаар бичээ сурчиж. Тий. Хятаар Юу энэ чинь хятаар бас бэлгөө гэж яагаад бэлгүүтэй гэж. олон улс оронд ингэж нийлүүлж байгаа юм чинь бас янз янзаар бичнэ шүү Аха. дээ. Юу ч юм ч та. Олон улсын ярил. За сонсогч та бүхэн минь сайхан амарсан мэт дээ. Бид сайхан амарсан. За сайхан амарснаа өглөөний мэнд гээд бас биднэртээ мэдчихлээрэй гэж хүсэж байна. За гэр бүлийн радиогийн Facebook-ийн гэр бүлийн радио 1045 гэсэн пэйж рүү ороод бидний лайв стрим яг одоо цацагдж эхэлсэн байна. Тэн дээр ороод Эхэлсэн өглөөний мэнд гээд хэлээрэй гэж хүсэж байна. За 1045 цэг имэн вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс та биднийг сонсох боломжтойгоос гадна 104.5 84.5 гэсэн радио долгион дээр автомашин дотроо, автобусын дотроо, гэртээ, ажил дээр хаанаас л хаанаас сонсох боломжтой байгаа. Мэдээж түрүүн дүрстэй явахыг хэлсэн бол радиогийн 1-р студиэс Эрка Заяа Боги найруулагч Мизугийн хамтдаа Улаанбаатарын өглөөг эхлүүлж байна. Эхлүүлж байна. Нөгөө студид хэлсэн мөлөө. Нэг Хэлсэн төрөстэй дөө. хэлсэн. Дөнгөж сайн хэлсэн үү? Хэлсэн. Дөнгөж сайн хэлсэн. Яах гэж хэлж байгаа. Би хэлэхгүйсэн юм. Би хэлмээрээ. Энэ өөрөө. Буцаад авчи ингээ. Гэхдээ харин бидэнтэй эргэж холбоо барих утасны дугаарыг танилцуулж өгнө гэж сайхнаагаа хүсэж байна. За аль дээр тогтлоо. Чин сэтгэлээсээ хүсэж байна. Хүсэж байна. Танд энэ алтан боломжийг олгоё. За би яг уламжлалт манай одоо За. одоо манайхны одоо ажиллах хэвийг ингээд бодож үзвэл Аха. ер нь хуучнаа зарсан дээ. За. 1146 104 5 1146 104 дугаар За. дээр сонсогч та холбогдох боломжтой гэсэн. Тий. Мэдээж хамгийн ихний өглөөний комментэд оруулаад аль хэдийн ороод ирсэн байгаа шүү. Тэгсэн үү? Энэ Солонгосоос өглөөний минь гэсэн байна. Өглөөгөр алимныг хэрүүл хийхээс юм уу гинэ. Тийм Аялам уу? шууд хийн. Хар өглөөгөр Би бүр бодож ирсэн. тий бодож ирсэн гэж штэ. За Эрка ах зүрх Өглөөний мэндийг солонгосоор юу гэдэг юм бэ? Өглөөний минь дээр Lucky Berry саний сая. guys гүйштэй наач шампан реклам. Lucky Berry-г сонгороо гэж байгаа. Би эвгүй. за нааж аватлаа. Инхмэ бат сүхманаас Тун өглөөний өвсөө. минь хүргэсэн байх шүү. Өглөөний мэнд сайхан амарсан уу? Инх золмон цаама 3 эможи явуулсан байна. Нэг нь ийм сахиусан тэнгэр юм шиг, нэг нь инээж байгаа, нэг нь зүрхтэй. Аль алийг өөртөө авмаар энэ тэрийг аваарай заяа. Вау, за. Тэр сахиус тэнгэр би штэ. Би бол зүрхийг авч. Тийм штэ. Нөгөө юу ариунд гэгэхийн Би цагаан. өөрийнхөө аваад тэгээд тойрыг тэр авсан эможитой чинь цуг авмаар байна. Хэдий. Пай. Нэг алим. Нэг алим. Нэг алимаар. Энийг таллаа. Тэгэл хөрхий болно шүү дээ. Ой, өглөөний мэндийг ингэдэм биш үү? За би нэг буруу унших юм шиг байна. Боли. Шаал дими юм. Зүгээр уншчихсан. Тун өмсөө туугач усаа гэж байна. Чоён пад гэж байна. Ачимио гинэ. Эсвэл сонсоогүй гооч. Ястаа үнэхээр өглөөний минь гэж хэлмээрээ санагдтал авч. Жоён ачибоё гинэ. Биш энэ нь холбогдоод нэг өөрөө нэг эвтэй хэлээд өгч болов. Харин тийм. Бид нар ингэ Тэгвэл чоён падаар дууслаа шүү. Солонгосоор өглөөний мэндийг юу гэдэгс чоён пад. Яс өглөөний минь гэдгийг чинь ингэдэж шүү гэж хэлэхгүй бол болохоо байлаа шүү. За та хідэнээс ихэлсэн бэ? Хэлж мэлхэд яа гэм бэ гинэ. Бид өчнөө орилол, чарлаа л байсан шүү. Бид өчтөрөөс ихэлсэн байгаа. Одоо тогтмол та бүхэнд өглөө хөтөлбөр маань гинэ. Даваагаас баасан гариг болгон өглөөний 7 цаг 15 минутаас за 90 минутын турш тасралтгүй бид гурав та бүхэндээ хамт байх
үедээ үнэхээр гайхалтай болонгуудыг тэр оюуны асгараануудыг тийм ээ зүрх сэтгэлийн хөглөлтийг тийм ээ одоо тэр нулимс инээд хоёрыг холиод зуураад тэнцэнэс нь юу болоод одоо 13-тай холиод тэгээд богдуулын болж бүрт өгнө. Өглөө дандаа юм өсдөг хоёр хүнтэй өглөөг эхлүүлэх надад бас их сонин санагдаж байна. Хүнлэн болсон байх тийм. Ер нь байнга өсөж явах юм те. Тэгжээ. Тийм. Ярихдаа ч үсхий, бодохдоо ч үсхий. Тэгээ бас өглөө бас хэдэв шүү. Чойн бат гэдэг шүү гинэ. Чойн бат гэдэг гинэ. Яг тийм баха. Нэг танил сонсогдоод байна. Би та нарт ингээд зүгээр copy paste хийгээд үзүүд үзье. Та нар тэрийг уншчих чаддсан бол. Чаддсан бол уншаа тэгээд 11:46 104 5 руу орж ирээд тэгээд Чойн бат гэд залгаад хэлээрээ. За окей, Улаанбаатарын өглөө бид нар та бүхэндээ бас нэгэн уриалгыг дэвшүүлж энэхүү одоо нэвтрүүлгийг танд хүргэдэг байгаа. За энэхүү уриалга маань болохоор зэрэг өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгохоор цугларсан. Ойлгосноо? Дагаад хэлээрэй. 1 2 3 и өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Яагаад тэр дорж ингээ олигтой сайхан хэлэхгүй байна. Тэр машиндаа сууж байгаа хэлэхгүй байгаад байна. За дахиад нэг хэлье. 1 2 3 и өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Ер нь энэний хард юу явж байгаа юм бэ? Энэ үү? Тий, яагаад ингэж байгаа? Харин юу гэж бодож байна? Өчигдөр сүрцэн байсан юм аа. Үгүй шүү дээ. Үгүй шүү дээ. Яасан тэгээд? Яагаад ингэж байгаа? Өчигдөрчсөндөө гоё сайхан байсан шүү дээ. Тийм үү. Тэгээд яагаад ийм сонио? Би харин чамаас шалгалт авмаар байна. Би хамгийн эргэлзээтэй хүн чи одоо чи л Юу гэсэн үг вэ? Эрдэнэ даваа. Тий, эднээ хариул 1 минутанд хариул зангад унахгүй шүү. Ерөөсөө л ингэж байгаа шүү дээ манайхан. Ерөөсөө л аз жаргалтай сайхан өдөр бүтээхийн тулд аз жаргалтай сайхан амьдрал бүтээхийн тулд ерөөсөө нэг олон юм бодоод яах юм нэг. Тий шүү дээ. Бүр холын ирээдүг бодож шаналаад яах вэ? Эсвэл бүр өнгөрсний тэр алдаа зовлон бодож гуниглаад яах вэ? Өнөөдрөөрөө л амьдрч сурмаар байна. Яг зөв. Өнөөдрөө мэдэрч сурмаар байна. Гэхдээ мэдэрэхтэй өнөөдрийн гоёудыг нь мэдрээд гоёуд дээр нь төвлөрөөд гоёудыгаа онцлоод амьдралаа нэг юм амттай болгочмоор байгаа байхгүй. За тэгэхдээ нэг зүйлийг л хэлээд байгаа шүү дээ. Өчигдөр гоё байсан байж болно. Тэгэх юм бол өнөөдрийг тэрнээсээ гоё болгох. Тий, өглөө ирэхэд тархиндаа команд өгч байгаа хөөхгүй тий. Байсан зүйлийг яаж илүү жоохон ч гэсэн сайжруулж болох вэ гээл ийм асуултыг толгоонд өгөх юм бол олон зүйлүүд харагдаж эхэлнэ. Хэрвээ яг ийм одоо зүйлийг асуултыг тавихгүй ч юм уу ингэхгүй бол тарих яг тэр чиглэлээр одоо санаануудыг гаргаж ингэж бодож эхлэхгүй байгаа байхгүй. Тийм учраас яг өнөөдрийг өчигдрөөс илүү одоо тий илүү сайхан болоо гэх юм бол яг тийм зүйлүүд ингээд зөндөө бодох чинь яана би одоо гарах хэрэгтэй. Хаашаа? Зөндөө олон сайхан болох юм. Хаашаа? За тэгээд нэг зүйлийг одоо яг болон эхлэхээс өмнө хэлмээр би өнөөдрийн болон дээр бүр өстой аазгаар хөдлөн гэдэг чинь. За тэгвэл өнөөдрийн боломж яах вэ? Байж л да. Гулаагүй. Арай болоогүй ч тий. Одоо ингээд яг дараагийн болон эхлэх 3 минут дутуу байна. За тэрнээс өмнө хэдүүлээ манайхан нэг уламжлалт зүйлээ хий. За тэр маань болохоор зэрэг яг одоо Улаанбаатарын өглөө яг энэ шоу эхлэнгүүд хүн болгон маань радио сонсож байгаа хүмүүс маань уцаа аваад гэр бүлийн радио 1045 гэсэн Facebook пэйж рүү оронгууд бид гурав яг арзаагаад ингээд байж байгаа. Бид гурав лайв стрим засагж байгаа. Тэр лүү ороод тийм ээ. За мэдээж тэр нэг янз бүрийн фоллоу молоо янз янзын юм одоо шеэр мээр за энэ маань нэг одоо мэдж байгаа л үү дээ. За гол зүйл нь хин нэг меншнд их одоо давлгаагаа эхлүүлээ. Өглөө болгоныг нэг бид нар хамгийн эхлээд хийж байгаа. За тэгээд энэ бас их учиртай. Меншндсэн хүн болгоны хин нэгний нэрийг одоо меншн хийгээд одоо дуудаад гэсэн үг шүү дээ. Тэгээд комент хэсэгтэр бичээд яасан хүмүүсийн нэрсийг бид нэр цуглуулж байгаа. Цуглуулад тэгээ бид нар энэ ирэх баасан гариг өдөр энэ хин меншн хийсэн тэр зөвхөн тэр хүмүүсийн дотор тэр хүмүүсийн дунд рандом байдлаар нэг үнийг суглаагаар тодруулаад за тэр хүмүүндээ болохоор гэр бүлийн радиогийн зүгээс бас онцгой юм бас бэлгийг өгөхөөр бас бэлдсэн байгаа. За тийм учраас та бүхэн бас тэр бэлэг маргаас задарна. Эхлээд меншндэх дараа нь 7:37-оос бид нар бол одоо зүрх асаа игээд реакшн одоо дарж эхэлнэ. За тэрэн дээр ч гэсэн бас зөвхөн реакшн дарсан тэр хүмүүсийн донд бас дахиад азтан тодруулна гэсэн зэм зөвлөж байгаа. Яг ямар гоё бэлэг вэ гэдгийг бол маргааш одоо Улаанбаатарын өглөөгөр та бүхэн зарлаа. За тэгэхээр орж ирээд хин нэгнийг меншнтхийг үрж байна. За, меншндэд явчихаарай. За наран жаргал бэрнлээ маань чи оюун бат ах яриад байгаа мó да гэнэ. Үгүй шүү. Оюун бат уу? Чи оюун бат ах яриад байгаа мó да гэж. Оюун бат ахыг
Чи Оюнбат. Тийм Ж Оюнбатахыг яриад яриг. байгаа гэж байна. За мэдээж наран жаргал Бринлэ маань өглөөний минь мэдээж орж ирсэн бол нэм гэрэл маань мөн өглөөний минь шүү. За минь ер нь бас өглөөгөр бас нилээн үзээтэй ах шиг байна Үзээтэй. Тийм байна. Наа чи биднээс нэг цагийн өмнөөс ирсэн. Тэг хилээгүйгээд айгүй тийм дурамчхан л байх шиг байгаа дээ шүү дээ. Заяа эхлээд удаж байна. Орилол байсан гэснээр өчигдрөл нэвтрүүлгээ эхэллээ гинэ. Алах юм а та гэдэг гинэ. Шинэ одоо сонсч ирсэн хүмүүс маань одоо сонсож байгаа юм шиг байна шүү дээ, тий? Тий. Нэгсэндээ өглөөний 930 шоуг маань одоо сонсч ирсэн. Тэр хүмүүс маань одоо сонсож байгаа юм шиг байна. Тэгэхээр тэр хүмүүсийг онцгойлон одоо хэрвээ 930-ыг одоо өглөөний манай өмнөх шоу нэвтрүүлгийг сонсч ирсэн хүмүүс бол хэр нэг мэдж байгаа бол сонсч ирсэн өмнөх сонсогчдыг меншн хийж бас оруулаарай. За нөгөө нэг 930 чинь за ийм болоод Улаанбаатарын өглөө гээд үнэхээр одоо өнөөдрийг өчигдөөс илүү сайхан болгоё шийдсэн гараа сууж шүү те. Шидсэн гаруудыг харахыг хүсвэл. Сүүлийн садаагч гинэ. Гинэ. Авсан юм шиг шүү дээ. Энэ нилээн бас 930-ийн нөгөө нэг алтан цаг хөмөргөөс хүн орж ирж байна. Богийн угаасаа үлсдэг хүн байсан. 930 шоу хөтэлдэг үед тийм л байсан. Одоо ч хിവэрэ байна хэмээн инхмаа бацух хийсэн байна. Инхмаа бацухыг санчлаа. Цаа чи яг миний нөгөө нэг үлсдгийг мэддэг учраас яг ингээд яг хонхолцоод ирэхэд зэг сайхан буудс чигнээд шүүний махта тий. Цөмөн яга хуушуур хараад яг одоо ороод ирнэ. Яа. Яг ороод ирдэ цаа чи. За ойлгомжтой. юм бэ. Хэдүүлээ хуушуу уучнараа байцгаая. Тэр гоё юм бэ. Би үлсдэг чигээрээ үлсөөл байж. Яа. Харин та яах вэ? Би цангыг. За Би мэдээж кофегоор цангаж. меншингүүд бүгдээрээ араасаа ерөөсөө баахан явцсан байх шүү. Гайхалтай баярлалаа. Өглөөний минь та хэдэг маш их сансан байж тээ чимээг байж хагаад амар ирэх юм аа гэд өглөөний минь мэдсэн. Тэгээ маш олон меншингүүд араасаа ирсэн байна. Одоо харин энэ дээр дараагийн бол руугаа орцгоо. 7 цаг 25 минут болсон байна. Ингээд миний нөгөө нэг ам загтаад аз годлоод байгаа гайхалтай болонгаа та бүхэндээ хүрэхэд бэлэн болоо. Хамгийн анхны дууралтаа та бүхэнд хүрэх гэж та бүхэн бас шокд орох болов уу гэж жоохон бодож байна. Ингээд бидний шинэхэн болон хүлэн аавн уу эрхэм үзэгчд сонсогчд минь. Үзэгч. Come on. Спойлер. Энгийн л нэгэн годамж. Энгийн л нэг айлууд. Гэхдээ хамгийн нандин дурсамжууд. Инээдхөр нөхөрлөл гэр бүлийн халуун дулаан уур амьсгал биднийг тэртех он жилүүд рүү хөтлөнө. Дурсамж 1988. La 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 la. Oh come on. Энэ нөгөө тэр аян нь шүү дээ нэрээ. Тий. Ер Тийм нь байна. брэнд аян гэсэн үг шүү дээ. За энэ бол та бүхэн ойлгосон баг. За энэ бол одоо бас Би нэлээд ойлголоо. Би лав ойлгоцсон шүү. юу гэж ойлгосон чи? Би яг нэг гоё юм байна гэж ойлголоо. Энэ За тий. За энэ бол ер нь бол манай бидний судалгаагаар нь шүү дээ. Манай өглөөний гэр бүлийн радио болон тэр дундаа өглөөний одоо шоу нэвтрүүлгийг хоёр төрлийн хүмүүс маш их сонсдог. Нэгдүгээрт мэдээж хүүхдүүд маань сонсдог. Хоёрдугаарт болохоор зэрэг яг энэ одоо киноны үйл явдал болж исэн. Яг тэр үед хүүхэд нас нь өнгөрсөн тэр хүмүүс бол нийт сонсогчдын 60-70% эзэлж байгаа. Нэгсэндээ энэ бол ямар оны үеийг ярьж байгаа гэхээр 1980-аас 90 оны үед тэ одоо хүүхэд насаа өнгөрөөж исэн. Яг тэр сайхан хүмүүс одоо ихэнх сонсогчд маань байдаг. Тэгэхээр энэ сонсогчд маань энэ Солонгосын Reply 1988 буюу одоо бас нэг олон ангидын киног бас бүгд үзсэн бах. Нэлээд олонний дунд ичэн хүчээг авч олон өдрийг яг бүх анги нь заавал үйлүүлдэг, заавал инээлгдэг тий. Бас нэг тийм заавал нэг юм зулгаадаг. Тий. Энэ киног ингээд үзэх үзэгчдийн хүрээлэл амар том юм биш Тий штэ. Би бүр гайхсан. Би тийм гэж юусоо бодоагүй. Би зүгээр л нэг эвтэйхэн кино үзчихлээ дээ гэж бодоод одоо та нар нэг тийм киног үзсэн бүгд үзсэн мэдгийг тойронд. Зарим нэг нь би үзсэн штэ гэж ярьж байхдаа баг киногаа зурглаж хараад ингээд өмөлцөд байгаа юм шиг баг. Тэгэхээр би ч гэсэн өдөөс нь өмөлцөөд Тэр хэсгийг бодож өмөлцөө. Гэтэ тийм хүмүүс ч жоохон ноотол байд юм байлээ. За уучлаарай. Яг үдснээ ярихтаа ингээ өмөлзөд байгаа хүмүүс жоохон эвгүй юм. Яагаад? Мэдгүй. Зэймэвс гэрхэлсэн айгүй эвгүй юм байна. Гэхдээ юу гэж байгаа юм бэ? Тэр Нэр нь зэйвс гэрхэлсэн. Гэхдээ зүгээр штэ. Энд чинь гоё ахгүй юу? Ер нь
Өнөөдрийн буланг та бүхэнд танилцуулахад Дурсамж 1988 уран сайхны кино. За олон ангит кино, уран сайхны кино, олон ангит киногоор бид аялах болно. За энэ киноноос бид сурах юм ч ихтэй, авах юм ч ихтэй, бас хөгжилдөх юм ч ихтэй. Хараа эргцүүлэх юм ихтэй. Үзэгчд маань энэ кинон явлаа гэсэн чи амар олол орж ирлээ шүү. Хай, тийм үү? Гөр тий. Аха. Үзэгчд нэмэгдээд лээ шүү. Яа. Masterpiece key drama гэдэг юм байна лээ гинэ. Бүр нөгөө киноны мэргэжилтэн жагаад гэж байна. Ой би одоо харъя да. Энэ нэрнгээсээ энэ манай заяагийн одоо зүтгүүлсэн болон баггүй. Миний зүтгүүлсэн буланг та бүхэн аваад яваарай. Тэгээ би нэг зүйлийг заяа маань юу хэлсэн бэ гэхээр энэ кино бол үнэхээр одоо зөвхөн кино биш ээ. Энэ бол яг цаг үе олсон, яг хүмүүсийг нөө хатуу зүг сэтгэл болж байгаа зөвхөн амиа хичээж байгаа. Яг энэ үед айгуу гоё амьдралын үннийг энгийнээр харуулж зүг сэтгэлийг зөөлөлсөн ийм одоо маш их чухал нөлөөтэй кино юм аа. Тэгээд дээрэс нь маш олон хүн энийг үзсэн, энийг дуусгаж явдаг. Одоо ч гэсэн ирч хүчээ алдаагүй. Энийний талаар нэг ч ярьсан тусгай контент Монгол улсад гараагүй хэрнээ хамгийн их үзэгчдийг байлдан дагуулсан ийм кино гэдэг байгаа байхгүй. Тэгээд би тэрийг нь одоо гэр бүлийн радио 1045 гэсэн манай лайв стримийн доор байгаа. Яг энийг үзсэн хүмүүс байвал одоо үнэхээр одоо энэ киноны талаарх 1-2 үгээр илэрхийлж үзсэн гэдгээ биднэрт мэдэгдээсэй гэж одоо хамгийн ихний комент сэгситэл уйлуулдаг кино штэ гэсэн байна. Оо тийм үү? Алидийн бичиж хэлсэн. Би ер нь юм хэлэх байна доо. Үзсэн юм байна. Үзээгүй байсан ч гэсэн магадгүй бидний ярианаас эсвэл сонсогч таны бичсэн одоо хин нэгний энэ комментнаас хараад энэ киног заавал үзэх ёстой юм байна гэж та шийдэх болно. За тэр тусмаа ганцаараа биш. Гэр бүлэрээ хүүхэдтэйгээ нөхөртөөгөө их нэртэйгээ найзуудтайгаа үзэхэд хамгийн тохиромжтой. За чи нэг минь нууцгүй л чи хэд удаа үзсэн чи давтарч? За ер нь 10 нэмэх. What? Тийм. Давтаж үзэх тал ямар нэгэн байдлаар хоёр бол нэг ойролцоогоор нэг 3-4 удаа л үзсэн шүү. 20 ангит киногоо тийм давтаад байгаа байхгүй юу? Тэгээ би нэг хомрогдоод тэгээд үзсэн юм аа. Ямар үзээд байдаг. Тэгээд үзээд идэг. Юу би энийг үзье гэж айгу дээрээс бодсон юм. Тэгээ үзэж амжаагүй ерөөсөө байж байгаа. Сая ингээд нэвтрүүлэгтээ давхцаалаад үзэж байгаа. Яагаад үзье гэж бодсон гэхээр манай ерөөсөө кино мино зөвлөдөггүй дүү заяа. Үзээл итгэвсэн. Гайл ганцаар оцсон дэр ингээд үзээ сууж итгэвсэн. Тэгээд би гачийн үзээд байгаа маа гэхээр эргаха үзээрээ тэр гэж бүр занал хийлж ирсэн чи яасан? Чи нэг ангийн үзсэн. Өчигдөр яг бүр яг сууж байгаа нэг ангийн үзсэн. Тэгээ чи яг зүгээр чи бүтэн үзээгүй ч гэсэн нэг ангийг үзэхэд яаж юм? Хоёр дахь ангийн үзмээр саргичлаа. Яг тийм. Яг энэний доор ангарах ингээ бичсэн байгаа байхгүй юу? За. Үзээгүй юм чинь сугаа соллоо энэ төр гээд ха гинэ. За ангарах тандж хэлгээд араа үзээгүй байх тусмаа сугаа солихгүй байх. Хайд ярьж гээд байгаа. Бид нар гүг ярихгүй. Ярихгүй л үү? Ярьж ерөөсө кино ярихгүй. Кино ерөөсөө ярихгүй. Кинон дэр гарч байгаа тэр одоо чимэглүүр нэг чухал мессежийг л бүгдээрээ талаас нь мөлжиж ярина. Миний амьдрал тэр ямар байсан гэдгийг ярина шүү дээ, тий? Заяа. Тэгэж тий заяа гэнэ. За ингээ заяа микрофоныг шилжүүлээ. За. Ер нь энэ кино за 2015 оны 11-р сард нээлттэй хийсэн. За харин дууссан нь бол 2016 оны 1-р сард дуусчихсан. 20 ангид олон ангид уран сайхны кино байгаа. За зохиолчийн хувьд гэх юм бол яг ийм түүхэн ч гэх юм уу хүний амьдралаас сэтгүүлсэн гайхамшигтай кинонуудыг зохиосон зохиолч байдаг байхгүй. За Дурсамж 1988 гэж ярьж байгаа боловч Дурсамж 1994, за Дурсамж 1900 хэд гэдэг лээ дээ. 95. Тий 95 гэдэг баха. Эднэрийг зохиосон гэсэн үг. Тэгээ энэ зохиолч маань өөрийнх нь бага насыг дурсаад өөрөө багада ийм байсандаа гэдэг мэдрэмжийг тэр кинонд эс бүхэнд нь шингээсэн гэж ярьд юм байлээ. Тэгжээж энэ кино өөрөө амьдэрсэн гэсэн үг. За энэ киноны 1-р анги одоо бичигдэж байгаа штэ. За тэгээ 2-р анги бичигдээл ингээд явдаг. Кино ч нөгөө нэг зураг авалтанд явж байхад дараагийн ангиуд нь бичигдээд явдаг штэ. Зураг тэгдэм байлээ. Тийм зураг. Тэр дотор маш олон зүйлүүд болдог байхгүй юу. Тэгээ нөө үзэж байгаа хүмүүс ч гэсэндээ төгсгөлийн анги хүртэл мэдхгүй зүйлүүд ч гэсэндээ гардаг. Тэрийг үзэгчтэй ижилхэн дотор нь тоглож байгаа хүмүүс яг тийм байдалтай байсан. Одоо жишээлбэл дараагийн ангид юу болохыг мэдэхгүй байсан гэсэн. За одоо энэ хэнийг сонгох бол гэдгийг мэдэхгүй. Тэгэл шууд маргааш одоо дараагийн ангийн зохиолыг авахтаа шок таад. Nee, тэр мэдрэмжээр явсан гэсэн үг. За тэгээд цаашлаад зарим дөрүүд бодит амьдралтайгаа хит ойрхон байсан. За зарим дөрүүд яг бодит амьдрал дээр байгаа дүр дүрслэлтэй илүү ойрхон байсан гэдэг утгаараа энэ кино бүр ингээд баг жүжиглэлт хэрэггүйгээр амьд болсон гэж үздэг. Би бол үзээд ингэж бодсон. Ерөөсө дурсамжийн кино юм байна гэж бодоод би үзэхгүй байсан байхгүй.
надад ерөөсө падлиг байсан байхгүй. Яг тэгж яриадсан тэр тий. чинь дурсамжийн кино ерөөсө биш юм бэ. Биш шүү дээ. Биш. Энэ яг дурсамжийг зүгээр дөрөөлөл ашиглаад Тий. дурсамжин дээрээс ингээд нэг юм гэр бүлийн нэг юм гоё юмнууд те нэг юм жижиг шажиг ерөөсөө биш аа. Нэг юм гоё жижигхэн Үнэт зүйлс. хэсэг гарч байгаа юм шиг мөртлөө тэр нь амар том мессежүүдийг ингээд шингээсэн. Тий. Тэр нь таалагдсан. Нэг сонсогч маань ингэж хэлсэн байна л да. Нэг аав нэг удаа охинтойгоо ярилцаж байгаад уучлаарай. Аав нь анх удаагаа л аав болж байгаа шүү дээ гэж хэлдэг санагдаж байна гинэ. Тийм. Нэгдүгээр анги. Ингээ уул. Өчигдөр би үзээд яг энийг үзсэн. Тэгсэн үү? Яг нэгдүгээр Энэ бол яг яг нэгдүгээр ангийн төгсгөлийн нэг хамгийн оргил гэсэн юм байл шүү дээ, тий. Тэгээд аавтайгаа гараа бариад явдаг. Тэгээд гараа барилцаад гэдэг нэртэй юм байл шүү дээ. гараа барилцсан. Эхний ангийн тий. Тэгээд тэр нь аавтайгаа гараа За барьсан. тэгээд яг ингээ каноны заах уу ингээ юм явахгүй гадуурх юмыг нь бол ярьчлаа. За одоо тэгвэл яг юу? Кино руугаа орё За тийм үү? тэгээд Кино руу Ямар орохоос зүйл? өмнө кино нэг 3 минут аргалъя. Яах юм? Кино 3 минут аргалчаад давлгаач идэх. Давлгаасныхын дараа Дараа яг шууд үргэлжлүүлээд яа, кино оо, руугаа за, орё. тэгээд Гадуурх юм ин ярьчих жоохон. Гадуурх юм ээ нөө. Биш 11:46 104:5 гэж би түн зарлалаа. Тийм шүү дээ. Зарлсан. Зүв Зөв зарлсан зарлсан. тий. Оо тэгээ зүв бургийн тойр хэлээгүй шүү. Зүг шүү дээ. Зүг гэж хэлсэн шүү дээ. Аа би гин тархинд нэг сигнал орж ид. Чи буруу юу зөв үү яагсан бай чи мухарлаа цаашаа яваач. За 11:46 104 5 дугаар дээр бяцхан сонсогч таныг урьж байна. Холбогдож орж ирээд бидэнд энэ өглөөг эхлүүлэх, үргэлжлүүлэх бас нэг гоё урмын үг хэлээсэй гэж хүсэж чинь. Түүний дараа хідүүлээ зүрхээр булаад тэгээд кино булан руугаа орцгоё. За тэгье. За 11:46 104 5 11:46 104:5. За ингээд сүүсээс одоо өгчин комментэнд бас хариулчих гэлс. Одоо гарч байгаа юу гинэ. Энэ ямар нэгэн нөгөө видео сангуудад бол байгаа юм байлээ. Тийм, видео сангуудад Univision-ийн байгаа. видео санд байлаа, Voogie-ийн видео санд байлаа. Ер нь л баг бүгдэнд нь байгаа хөө. Тий. Төлбөргүй байлээ Дүнг шүү. ТV миви бүгд байлээ. Нөгөө сан дотроо Ингээд байгаа. ороод За сонсогч холбогдсон байна. Өглөөний минь байна уу? Та радиогоо хагаад уцаараа яриараа. Байна уу? Байна уу? За яг энэ зүв байна. Энэ яг зөв шүү. За, нэг Өглөөний амжилтлаа. минь хинтээ холбогдсон бэ? Амундра. Ганнастай. За Амундра, сайн уу Амундра? Энд Боги, Эрка, Заяа их чинь байна шүү. Заяа. За танилцахад таатай байна. 6 настай сургуулийн сурагч том их чинь шүү дээ, тий? Тийм. Чи дүүтэй юу? Танаас хүрнэ. Удахгүй 7 нас хизээ 7 нас хүрэх юм? 107 нас хүрэх нь дээ шүү дээ. Дүүтэй юу? Дүүтэй. Нэг дүүтэй. Дүү нь хэдэн настай? 3. Чи дүүгээ сайн харж гин үү? Хичээл ихтэй нөө. Ихтэй байгаа юу те. За одоо яг хичээлд нь хэн хүргэж өгж байна? Аав. За хичээлд нь хүргэж өгж байгаа аавда юу гэж хэлмээр байна? Хайртай мó. Аава гоё юм авч өгөөрэй гэж хэл. Тэнийг л анаад байна. Юусэл анаад байна. Эсвэл Амундра. одоо яг аавынхаа баруун хацар нь альвэ гэж асууж байгаад яг энэ Үгүй юм бэ мэдэн гэж штэ. үгүйтэй. Гэхдээ мэдгүй ч магадгүй шүү. Мэдэн штэ 6 Мэдгүй. настай сургуулийн том байна чи. Баруун хацар дээр нь хайртай шүү гэж. Энийг заяа асуу. Заяа асуу. Танд энэ би бүр яг дуу болгоод. Амундра чи баруун зүүнээ мэдэн те? Мэдэн. Мэдлгүй яа дий. Тэгэхээр аавынхан баруун хацар дээр нь хайртай шүү баярлалаа гэд үнсээрээ заяа. За өдрийг сайхан өнгөрүүлээрэ маргааш дахиад холбогдоорой. Баяртай. Маш их баярлалаа амжилт хүсье. Баяртай. Би ерөөсөө хамаагүй шүү. Гэхдээ сая дүүтэй юу ерөөсөө гэдэг хамаагүй асуулт шүү. дүүтэй гэж хариуллаа харин овоо. Улаанбаатар. Улаанбаатар 7:37 болсон. 7:37 болсон байна. За Улаанбаатарын өглөөний шоу одоо entertainment одоо хөтөлбөр маань нэгэн бас сюрпризтэй болцсон байгаа. Энэ нөхөд 7 хоног болгоо нэгэн сайхан азтанг шалгаруулдаг. Гэхдээ энэ 7 хоногийн азтанг даваагаас баасан гарагт цуглуулна. Одоо суглаанд оролцсон хүмүүсийг одоо суглаа авч ир гэсэн үг шүү дээ, тий. Тийм байна. За тэр маань болохоор яг одоо Facebook-ийн гэр бүлийн радио 1045 гэсэн лайв стриминг үзэж байгаа хүмүүстээр
реакшн дарах шаардлагатай байгаа. Реакшн гэдэг нь нөгөө нэг лайк, зүрхтэй уйлж байгаа дүрс мөрс нөгөө нэг зүрх тэрийг хэлээд байгаа. Гэхдээ зөвхөн зүрх дарна. Тэгэхээр зүрх асаа. Одоо өмнө нь бол 9 оноостой бид нар гэрэл асаа гэж байсан бол одоо л дараагийн левел, дараагийн үе учраас зүгээр гэрэл асаах биш зүрх асаа шууд тодорхой хэлж байгаа тий. За зүрхээр булаад өгье. Тэгээ зүрхээр одоо өнөөдрийн лайв стриминг юун дээр булаад өгцгөө. За тэгээд 7:37 болвол Монголд бид хайртай гэж 10 секундын турш гэрлийг гинэ. Зүрхийг асааж байгаа. зүрхийг асаая тий. За тэгээд яг энэ меншнцэн энэ хүмүүсийн дотроос бид нар нэрсүүдийг нь цуглуулж агаад рандомаар дунд нь суулаад 5 дахь өдөр одоо тодруулаад за тэгээд тэр хүмүүсээ одоо гоё шагнал үгүй бэлэг өгөх юм аа. Аха 10 секунд явлаа. 1 2 3 яу. Дарж өгье. Энэ Yes. хин тэнцээ сайд дараад байна уу? 5 Ой, 3 Хаана ерөөс дараа 2 1 за дуслаа. за. Ээ. Энэ аймаа яг энэ дээр ингээд илүү чангадаг бол тээ. Үгүй секунд явж чангамааргүй байна. Сулармаар байхгүй арай. Одоо чангарахгүй шүү дээ. Одоо ярмаар байна гэдэг. За зүрхээр болж өгсөн та бүхэндээ баярлалаа. Одоо дурсамж 1988 болно руугаа хамтдаа орцгоё. Өнөөдөр бид гар гараасаа барилцаад буюу 1-р ангийг үтсэн сэтгэлээсээ ярилцах гэж байгаа. За мэдээж тэр дундаа яг ямар хэсгийг нь илүү таны амьдралтай ойрхон эсвэл би тэрнээс нь суралцсан юм да гэдэг зүйлийг ярмаар байгаагаа одоо ярилцсна гэсэн үг. Тийм. 11:46 104 5 гэдэг яг үнэхээр энэ киноны улаан фэнүүд ярмаар санагдаад байгаа бол те бас ягаасаа гэж бодож чинь те яг 1-р анги хэрэг яг тоошин санахгүй байж бас магадгүй юм шүү дээ. Гэтэ яг кинон дээр гардаг яг үйл явдал тодорхой яригадаад за яг тэн дээрээс яг юу нь гоё байгаа. Юу нь таны зүрх сэтгэлийг хөдөлгөөд байгаа. Тэ. Тэр талаар. За тэгвэл би эхлүүлчихье гэж бодож байна. Түрүү яхаарахгүй энд нэг сонсогч битсэн байсан шүү дээ. Нэг хэсгийг нь битсэн байсан. Түүний эхлэл болсон хэсэг нь юу байсан бэ гэхээр одоо ч гэсэндээ өчтөрхөн би бас нэг хүний рил харж ирсэн байхгүй. Нэг рил шеэр хийсэн байсан. Тэр нь юу вэ гэхээр айлын 3 хүүхэд байгаа. Айлын 3 хүүхэд эхний 3 хүү байгаа байхгүй. Эхний хүүдээ нэг машины дэлгүүр өгч, байрны дэлгүүр ч юм уу. За гадаад төчлөг гэсэн. За тэгээд дундхыг алгасангуудаа багтаа бас нэг дэлгүүр өгж байгаа байхгүй. Тэгснээ дундах хүүхэдтэй энэ манай дунд хүүхэд гэж хэлж байгаа бичлэг байсан. Тэгээд тэрийг нэг айлын дунд хүүхэд шеэр хийсэн байсан байхгүй юу. Түүнээс харахад юу гэж бодсон бэ гэхээр айлын том гэхлээр айлын томууд сайн явах юм бол дүүнэр нь сайн явд юм аа. Айлын томууд өнгөтэй авах юм бол дүүнэр нь өнгөтэй байд юм аа. Миний хүү өстөө нэрэ миний охин өстөө маш том хариуцлагатай байгаа шүү гэл томдоо ингээл гоё хөдөлгөөн зэрэг нялах юм бага юм гээл. Тийм. Тэгэнгүүт нөгөө шинэ хувцас хүртэл томдоо авч өгдөг. Тэгэл нөгөө нэг доошогоо ингэж дамждаг ч гэдэг юм уу те. Харин багын болохоор баг юм чи яах гэдэг юм бэ? Дүүгээ битэл та. Дүүгээ яах гэж ингэт юм бэ чи том юм бэ чи дүүгээ инглээгээд магадгүй нэг насны зөрүүтэй ч гэсэндээ дундыгаа тэгдэг үе бидний амьдрал ч гэсэндээ маш олон байдаг. Гэтэл дунд хүүхэд яадаг вэ гэхээр яг том баг гэхээсээ илүү тэднэрээс хамаагүй эрт бие дадаг. Яагаад гэвэл би өөрөө өөрийгөө авч явах л ёстой юм байна гэдгийг хамгийн түрүүнд маш эрт мэддэг хүн болвол айлын дунд хүүхэд байдаг гинэ. Энэ бүр судалгаагаар ч гэсэндээ нотлогдсон байдаг гин. Үүнийг энэ кинонд шингээсэн байдаг. За тэгээд энэ дунд юу гардаг вэ гэхээр нэг насны зөрүүтэй эгчдүү хоёрын төрсөн өдөр тэмдэглэх гээд 3 насны зөрүүтэй. 3 насны зөрүүтэй тийм. Төрсөн өдөр тэмдэглэх гээд Хоног нь харин 3 настай. 3 хоногийн зөрүүтэй юм биш үү? Нэг хоногийн жилүү? Нэг жилийн юу вэ? За ямар ч гэсэн маш ойрхон. За тэгэнгүүт юу яадаг вэ гэхлээр нөгөө төрсөн өдрийн лаа үлээхтэй жоохон амьдрал жоохон тийм хэцүү байгаа. Нэг хэцүү амьдралтай хэмнэлэн тийм байгаа. Бидний амьдрал ч гэсэндээ ингээл нэг тийм бартаатай, саалтай, аз жаргалтай үе байгаа. Боломжгүй тийм. Боломжгүй үе таарад байгаа. Гэтэл яг ихчийнхэн төрсөн өдрөөр нь бэлдууг нь үлээлгээд яг ихчийнхэн төрсөн өдрөөр нь лагийн унтрангууд дүүд нь үлээлгэх хэрэг олон жил дараалж гарч байгаа. Үүнээс болж ингэж тесэрч, дэлбэрч өөрийнх нь мэдрэмжийг хуваалцаж байгаа яг энэ үе гардаг л да. Таад айлын хиддэх хүүхэд вэ? Би юу? Том. Би яг тэр хэсгээр бол шал уур хүрсэн хараа. Яшгил байна гэж юу? Авцсан мó, бацаан бай яасан гэж. Тийм ууга. Би ч айлын том л доо. Тий. Гэхдээ би тийм томын тансаг идэлж үзээгүй шүү дээ. Би чинь азгүй шүү дээ. Яг алий гэж бодоод яг 3 нас хүрээл те. Хөлмөлд ороод хилмэлд ороод жиг алий гэж бодож дүүтэй болч тий. Тэг чи гол нь дүү нэмэгтэй. Тэхүү.
Чи тэгээ хоёулаа юм уу? Хоёулаа А болчихлоо бас тэгвэл мэдгүй. бид нэг дундахыг нэрэд байна. Дундах хүүхэд. Чи бол аргагүй. Одоо яг чиний хувьд бол 2 дугаар зэрэгтэй. Тийм байгаа. Багруугал анхаарна шүү дээ. Тэгж байгаа ч яг тэг. Тэгээд 3-таагаас нөгөө баг дээр угаасаа баг дээр бол эхний нэг жил анхаарна шүү дээ. Тэгжээтэл би томорч. Ер нь яг 1-р анги дээр бол яг тэр дунд хүүхдийн контраст маш их гардаг те. Би яагаад төгсвүн гэдэг. Би өндөг идэхэд дуртай гэсэн нөгөө одоо том ихч дүү хоёр нь өгдөг те. Би тэр юунд чин доргоо би дахианы гоё идмээр байсан өөр одоо те юу гэдэг лээ тэгээд. Би бас торт ямар байсан гэд те. Торт үлээмээр байсан. Төсөөдөр нь болж байгаа ч гэсэндээ эгчт нь үлээлгээд эгчийнх нь үлээсэн тортыг дахин асаагаад одоо чи энэ дээр дахиад үлээчих гэдэг ийм зүйл те. Одоо илүү том жижиг байртай гах. За тэр бол үнэхээр одоо сэтгэл нэмзэглүүлэм. Тэгэхээр сонсогчдын маань дунд, үзэгчдийн маань дунд тэ яг айлын дунд байгаа. Дунд байх, дунд байдаг. Айлын дунд тийм хүмүүс байна уу? Би байна гэд илэрхийлээ би таныг гоё. Инхма бацуу айлын дундхан байна гэд бичсэн байх шүү. Айлын дундхан байна гэд бичсэн байна. Гэтэ гэсэн байна. Цаашаа үргэлжлүүлээд бас дурсамжаасаа бичээсэй гэж хүсэж шүү. Би чи айлын баг штэ. Гэхдээ эрхэлж үзээгүй штэ гэд минь номонд бичсэн байна. Ааха. Монгол дараа нөхцөл байдал арай өөр өгсөн байж магадгүй шүү. Үгүй ихэвчлэн мэдээж энэ нөгөө юу яахгүй штэ. Одоо ихэвчлэн багхгүй. Ихэвчлэн айлын дунд хөвгтүүд бол ерөөхдөө бас жоохон яг энэ канонд гардаг бодит байдал бол яг үнэн л дээ. Ангар жишээлбэл дундх нь мөнөө мөн гэсэн байна. Тэгвэл айлын дундуудад тохиолдож исэн бас дунд байхад чинь те баг байхад чинь юу олж исэн те тэр талаараа ингээд бидэнтэй дурсамжаасаа хуваалцаасаа гэж хүсэж байна. Ер нь би өөрөө ихээс гуруулаа. Би бол айлын том. За мэдээж манад дунд байгаа. Чи манад л юм биш. Тэгээд баг байгаа гэл ингээд явж байгаа штэ. Ерөнхийдөө манай дунд дөө яах аргагүй миний их чиг байдаг. Ягаад гэвэл нөө бие даачсан. Тэгээд надаас илүү ингээд нэг арай нэг хүчтэй харагдахтай байдаг. Ширүүн чим шиг тийм мэдрэмж болоод тэмцэл дунд байсаар байгаа. Тийм ер нь тэмцэл дунд байсаар байж магадгүй. Тийм. Манай энэ эхнэрийн талынхан гурвал аахгүй юу? Манай эхнэр чинь айлын том. Тэгээ доороод үгтэй. Тэр кино үздэг нь дундх нь аахгүй юу? Энэ киног үзээд санал болгодог нь. Тэгээ тэр ер нь их шазран байхгүй юу? Ер нь намайг ер нь миний ойр хавьяас намайг загиндаг хүн байхгүй шүү дээ. Ганц тэр охин загина. Тэр охин яг та ер нь ингээд ах энэ төр гэж mig шууд хэлж мэлнэ. Тэр нь жоохон аймаар. Одоо хол угаа азар. Энэ асуултыг өөрчлөе. Ягаад гэвэл бидний бага насанд бид айлын хиддэг байсан бэ? Энэ ямар учиртай байсан бэ? Та хэд яадаг байсан бэ гэж асуусан бол зөрүүлээд. Одоо бид аав ээж болсон учраас хідэн хүүхэдтэй лээ. Тэгээд одоо яг хүүхдийн хооронд яг энэ нэг мэдрэмжүүд та нарт одоо ингэ бодоход харагдаж байна уу? Тий, сонсогчдоос бас 1146 104 5 гэсэн утсыг бид нээсэн ба. Тэгэд та яг айлын дунд бол залгаад өгөөч тий. Залгаарай. Айлын дундтай бол бас залгаач. Тий. Ер нь санаа болоос хэлж бос болно тийм ээ. Зангараг шинэ хувцас өмсөж үзээгүй. Дандаа л томцсон хувцастай л явдаг байлаа. Дундх нь мөн ахтаа зодуулна. Заримдаа дүүгээ уйлахаар эргээд аав ээжтэй зодуулна. Өө яана. За сонсогчтой холбогдъё. Байна уу? Байна. Өглөөний мэнд. Байна. Байна сонсож чинь өглөөний мэнд. Байна. За өглөөний мэнд та Улаанбаатарын өглөө. Машин дээр явж байгаа болохоор. За сул сонсогч гин үү? За ярьж байгаа сэдвийн талаар яах вэ? Тэгье. За. Манайх бас яг 3 хүүхэдтэй. За. Тэгээд яг саяны та хэд ярьж байгаа юм чи яг л манай гэр бүлээс тийм шиг санагдаад. Ихэнх том одоо 15-тай. Хоёр дүүний эрэгтэй. Тэгээд нэг нь 6-тай, нэг нь 7-тай байхгүй. Яг манай дунд хүү бол яг л нүдэнд харагдаад байлаа да сая. Ийх хөрхий. Нэг насны зөрүүтэй ах トゥ хоёр нь доотлын хоёр нь. Дунд хүүхэд нь хэн гэдэг вэ нэр нь? Төвшин гэдэг. Төвшин. За хамгийн сүүлд төвшинд хатуурхсан зүйл юу вэ? Одоо бодох нэ шал дими юм хийчлээ. Эсвэл анзаараагүй зүгээр л ингээ өнгөрцөн. Нэг албаар биш. Сүүлд нь бодогдчихсэн. Нэ мөн хүүдээ тэгдэг байжтэй нэг тэгсэн юм шүү гэд нэг бодогддог юм байдаг шүү дээ. За гэртээ очихороо тэгвэл хүүхдүүдээс хэнийг төрүүлж үнсдэг үү?
Ер нь хоёр хүү бол гүйж ирээд хоёулаа өмсүүлдэг. Гэхдээ тэгэл ер нь нэг дүүгээ чи тэглээ. Нэгтгэж гээд идэг тий. Жохон гэдэг талтай түрүү яг сонсоход юм арч. Багчин хэр дүрсгүй вэ? Дүрсгүй. Ер нь бэлтгэн зүг юм. Ах нь болохоор ахарх гал хийдэг. Яг нэг насны хоёулаа 1 сар төрсөн баг. Яг нэг насны зөрүүтэй. Тэгээ нэг ангид сая цэцэрлэг цуг явж байгаад ахын сая 1-р ангид орсон. Би чамаас том сургуульд орсон. Чи тийшээстэй ингэстэй өрөөгөө цэвэрэл. Гэрээ цэвэрэл гээл. Өглөө гасаад дүүгээ загинцаал яваад гэн. Тэгээд өдөр орж ирэхдээ чи цэвэрлээгөө байна гээл. Тэгэл ээж нь чи яг гэсэн үг хэлчихсэн гээл. Өгөөд чинь тэгэл миний буруу юм шиг болоод өнгөрчлөө гэж ордоолаа. Биш нэрээ уучлаа бид асуугаагүй өнгөрчиж бид хинтээ холбогдсон байгаа вэ? Болтгоо гэж юм. Болтгоо би Улаанбаатарын өглөөгийн хөтлөгчдийн зүгээс гэр бүлийн радиогийн зүгээс танд нэгэн даалгавар өгвөл та гүйцэтгэж чадах болов. За. Хүүхэд бол хэдийгээр ингээ бөөндөө хамтдаа өсөж байгаа ч гэсэндээ аав ээжигээ ойлгож айгүй олон зүйлийг за боломжгүй юм чиндээ, тим юм чиндээ гэж их хүүхэд ч гэсэндээ хүүхэд их ойлгож өөрийнхөө хүслийг их дарж явдаг. Гэхдээ одоо нэгэн дунд хүүхэд бол ихэвчлэн жоохон орхигдуулсан, анхаарлын жоохон гадуур байдаг ч юм уу. Иймэрхүү учраас одоо аливаа нэг зүйлийг за та нар дундаа хувааж идээрэй гэхгүйгээр зөвхөн дунд хүүхдээ ойрын нэг 3 хоног дотроо багтаагаад зөвхөн дунд хүүхдтэйг нэг булгнах зөвхөн тэр хүүхдтэй зориулсан хамтдаа нэг амтд иддэг ч юм уу хамтдаа нэг дэлгүүр орох зүгээр л ингийн тийм онцгой яг нөгөө зөвхөн өөртөө зориулж байгаа гэдэг нь яг тодорхой мэдгэтгэхээр яг нэг тийм зүйлийг хийвэл нөгөө хүн чинь за би нэг юмний хоморгон дотор дандаа байдаг да гэдэг энэ мэдрэмжээс нь жоохон салах юм шиг байна. Тэгэхээр би болтгүйгээ одоо тэгж уриалсан байна аахгүй. Тэр дунд хүүгээ яг онцгойлон зөвхөн зориулж нэг тийм юм хийгээч гэж хүсэж байна. Тэхүү. За тэгье. Толгойн дотор юу хэлээрээ бидэнд. Тий. Одоо шууд хэлэнгүүд яа гэж бодож чинь тийм санаа орж ирж гин үү? Тий нөгөө сургууль нараа их тардаг болохоор ер нь бол очиж авд тий. За яг ер нь хийгээл гэж булгнах боломж байна тий. Харих зам аа. Тий цэцэрлэгч нэг 2-оос сургууль тараад 5 хүртэл цэцэрлэг зүүн арай тарах болоогүй байдаг. Болтгоо машинд явж байгаа юу? Тийм ээ машинд. Голынхаа тойл руу хараад нүдрүүгээ харж агаад болтгоо заавал хийшүү гэд нэг хэлээч. За болтгоо заавал хийшөө. Болтгоо. Чи миний favorite guy шүү. Дундхүү төвшингийн өмнөөс би бүр баярлаад байна энд ёо. За маш их баярлалаа бид нартай холбогдсон. Өнөөдрийнх нь бодож сансан ажил төрлүүд бүгд сайхан сэтгэгчлэн бүтээх болтугай. За баярлалаа. Та бүхэндээ ажилласан. Баярлалаа. Вау. За өнөөдөр нь илүү сайхан болно. Өнөөдөр нь илүү сайхан болохоор болчлоо. Тийм байна. Өчигдрөөс. Өчигдрөөс. Өнөөдөр илүү сайхан. Тэгээд өнөөдрөөс илүү маргааш сайхан болоод ингээд явж таашаа. Харин тийм тий. Дуусахгүй. Аха. За комментуудаас би хүрчихье гэж бодож байна. Тэгээд яриагаа үргэлжлүүлье. Би айлын 5 хүүхдийн баг нь ах нартаа чадуулж өслөө хэмээн наран жаргал пэрнлээ би гэсэн байна. Наран жаргал пэрнлээ. Аха, ихмаа Бацүх маань сургууль төгснөг үү юу? Айлын дунд гэжсэн шүү дээ. Тэгсэн чинь дүүгээ гэдэг байсан гэж байна. Баг байхдаа бол хөвчлэн дүүгээ гэдэг байсан гэж байна. Миний бол манай дунд игч, манай том игч шиг л байдаг шүү дээ. Бүх юм зохион байгуулалт хийнэ, загнаал явчихна гэж байна. Тэг нь яг тийм. За тэгээд цаашлаад тунгаа маань өглөөний минь гэж орчихсон ба сүзис одоо манай дунд дүү бол хамаг хов холбоог тараадаг нэгэн байлаа шүү дээ. Одоо бол баг бүхнийг зохион байгуулдаг агуу эмхтэй болсон гэсэн байна. Идэр их адтай юм шиг байна те. За сонсогчтойгоо холбогдъё байна уу өглөөний минь? Өглөөний минь. Өглөөний минь. Энэ таньдаг хоолоо байна. Ангараг байна. Таньдаг хоолоо. Чи яаж тэсгүй орж ирв үү? Нүүр цараа сэдв санаа бүх юм өөрчлөөд иргэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. Би өөрсдөө хөл байгаа зү. Жохон их санаа залуучч. Үш нэр бодсон чи нүүр царай мариагаа өөрчилсөн ч гэх шиг яатсан. Яацаа. Хөөх нөрөл байгаа. сонсогдоод байгаа юм бах та. Яаж ийн? Айгуу сул байна уу? Жохон радио чаналчт юм уу эсвэл? Ялкагийн дуу сонсохгүй байна. Ялкагийн дуу сонсохгүй нь ихээч одоо сони юм да. Яриачтэй бас тэ. Ийм юм байж болох уу? За ангаргаа нэг зүйлийг бид нэр баттай хэлье. Тийм ээ тийм. Чиний зөв айгуу олон юм өөрчлөгдсөн. Гэхдээ бидний зүрх сэтгэл өөрчлөгдөг байгаа шүү.
За, ангаргийн Нэрээс айгуу сул байна. Утсаас өөрчлөгдсөн. Утас өөрчлөгдсөн шүү. Тий. Зангаа өөрчилсөн. Утас цуд болгосон. Тэгвэл бод санаанд дуус юм а хэлт хуваалцтай. За тэг. Окей. Ано. За, яриараа. Шууд. Би ч айлын дунд хохгүй юу. тийш дээ. Тэгээд дээр нэг ахта доор нэг охин дүү. Одоо манайх ч бас 2 хүү нэг охинтой баг нь охин баггүй яг адилхан. Бүтцтэй явж байгаа гэсэн. За. Аа бүттэй. Тэгээд угаасаа л айлын дунд хүүхдүүд л тийм байдсан болов гэсэн бодол байдэн штэ. Одоо ингээд шинэ утас өмсөж үзээгүй ч гэдэг юм уу. Ер нь нэг юм намаа хүрдэн дээрээс олцсон болов ч гэсэн бодолтой ч тийм үү. Үнэ. Тэгээд ер нь яг тиймэрхүү бодол байдаг байсан гэх юм уу. Тэгээд Аха. хамгийн нэг юм сэтгэл хөдлөсөн ч юм уу, өвтгсөн ч юм уу нэг зүйл нь намайг 10 жил байхад манай аав маань нэг жил хагас хэрэг хэлмэгдээд хоригдчихсан байхгүй юу. За. Яг хоо дараа нь саргаатаад тэрний хэрэгэн нотлогдоо тэгэл гарч ирсэн юм л да. Тэр хооронд би аав дээр эргэлдээ нэг ч очиж үзээгүй, очих зүрх хүрдгүй байсан. Тэгээд яг тэр хугацаанд яг жилийн дараа хаа нэг захиа ирдэг байхгүй надад. За. Ерөөс ганцхан надад хэлсэн л дээ бусдны хаа дээр очиж ирсэн. Би ганцаараа очиагүй. Тэгсэн надад зориулаад захиа ирсэн юм билээ. Тэгээд тэр захиа нь яг урт захиа байсан. Тэгээд товчхондоо бол нэг том хүнд захиа өгж байгаа юм шиг надад захиа өгсөн юм байна. Одоо нэг юм сэтгэлд байгаад идэг. Тэр санаа нь болохоор одоо чи бол маш хариуцлагатай. Одоо ингээ гад боломжтой сахиж явах хүүхдээ. Тэгэхээр дүүгээ ингээ цаашдаа сайн харж хандаж явна шүү. Ахтаа сайн тус нэмэр болно шүү. Гэт намайг л одоо нэг юм арын дагаад үлдчихэж байгаа хүн шиг юм загнасан тийм захиасан байхгүй. Тэгээ одоо ингээ эргээ харахаар яг л тийм ингээл ахрууга байнга яриад бол тэрийгээ ингээнийг бити тоглоод ууж идээдээ гэл тэгэл дүүгээ яаж хийгээл бүх юмд л одоо дундын ганц хэрэгэлдэг конфу мастер нь бий болчоод явж байгаа харагдтыг. Тэгээ ер нь яг айлын дунд хууд магадгүй эсвэл ээж аваад нь юм уу аль нэг хүүхэдтэй жоохон хариуцлагын өрүүлээд ирээдүйд бас нэг дунд нь эргэлж явах нэг хүүхэд хэрэгтэй тэрний юм байна гэж тооч хэлт юм уу яа тийм тэрэн дундх нь эсвэл байглаасаа тэгээд төрчт юм уу бүүм. Ямар ч байсан л ээж аав нар тэгж хамтдсан болов гэж бодсон шүү дээ. Одоогоороо би яг дунд хүүхэдтэй бас ингээл шинэ хувцсанаар авч өгнө. Арайч бас нэг өөрчлөө тонцоо зүмсгэн үлдээв. Одоо ч өмсөхгүй энэ хүүхдүүд. Тийм л байна да. Вау. Баярлалаа. Яста сонин гоё түүх байна. Дунд хүүгийнх нь нэр нь хэм бэ? Ангаргаа? Нэр нь нөгөө сансрын штэ. Сансрынхан штэ. Сансрах шүү дээ. Тий, сансраа Сансрах өчтөргөө нэрнүүд. Үгүй нэр манай радио дээр айгүй сонирхолтой нэг 10 минутын цаг гарсан баг штэ. Тэрний нэр нь болохоор зэрэг сансраас ярьж байна гэдэг одоо дугаар. Тэр нь болохоор зэрэг 10 цаг юу лээ? Одоо цаг нь өөрчлөгдөд 9 цаг 30 минут. 9 цаг 30 минутаас 9 цаг 40 минутын оронд сансраас ярьж байна гэдэг супер одоо Эркагийн дотор хүн гардаг тийм 10 минутын спот цаг гарсан баг шүү дээ. Танаас ч сансрынхан ангаргийнхын юу нэг дандаа Танаа брэнд юм явах. Ангаргаа чи энийг авах уу гэсэн. Мэн чам зөө төр өгч. Яа баярлалаа. Баярлалаа гэж. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За маш их баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Вау. Ангаргатай Гэр бүл нь гоё шүү ангаргаа. Оо за радио сонсож байгаа байж мэдээ те. Гэр бүлд нь ангаргийнхаа гэр бүлд нь хамгийн сайн сайхан нэг хүсгээс гадна тэр дотор олон сайхан зүйлүүд байгаа. Нэг номерт нь эрүүл линхийг одоо чин сэтгэлээсээ хүсэн өрөөё. Ер нь бол тэгэл элэг бүтэн гэр бүлд хин нэг нь өвдөхгүй ингэж явах чинь гэр бүлийн л аз жаргал шүү дээ тийм ээ. За тэгээд дунд хүүгээ бодож өөрийгөө бодож тэгтээ бас л гонигтэл гэж нөгөө нэг аавынхын загтал нь дунд хүүдээ хандаж битсэн загтал боловч нөгөө нэг том дүү хоёрын захиад байгаа байхгүй. Тийм байна. Арай жоохон тийм байна уу? Мань нөхөр арай л бие даасан. Гэтэ нэг гой зүйл нь зөвхөн надад загтал ирсэн гэж. Тийм. Энэ бол онцгойлж байгаа яг ийм зүйл одоо дунд хүмүүст бол дунд хүмүүст гэнэ. Хүмүүс очлоо. За баяр жаргал маань бичиж байна. Би 5 хүүхэдтэй айлын том баг 2 маань надаас 21 24 насаар дүү. Вау. Одоо баг 2 2-ын том нь 7 настай. Баг нь 4-тэй. Пүү тоо Би очлоо. За. өөрөө 28-тай. Би яг ээж шиг л байна да гинэ. Бүх толгой. Тэгин. Ёстой хол зөрүүтэй юм байна. Тийм байна. 21 24 насны зөрүүтэй юм шүү дээ. Тийм байна. Дүүнраасаа. Дүүнэр нь тийм зөрүүтэй юм байна. Өөрөөс нь тий. Тий, өөрөөс нь гэсэн. Тийм байна. За тэгээд бид нар яг
тухайлан яг нэг ангийн талаар яриаггүй. За ямар ч байсан 1-р ангийн талаас яг тухайн киноны ерөнхий агуулга дотор юу илүү тод туссан бэ гэдэг заяагийн өнцгөөс 3 харж тий. дунд хүүхдийн талаар. Дунд хүүхдийн талаар. Тэ яг тэр зураглалыг хэрэг яг танаас сануулж байгаа бол яг төрсөн өдөр нь болоход эгчтэн тортыг өгцөн. Гэхдээ киноны төгсгөл хэсэгт аав нь тэр охин ингээд уйлаад бухимдаж байгаа байхгүй. Би яагаад догс би яагаад ингэдیں тэгдیں гэцнийг нь аав нь зүрхэндээ ингээд одоо юу гэх хүндүрлж хүлээж авсан. Киноны яг тэр 1-р ангийн төгсгөл дээр нь Догсон нь нэг олимпийн нээлтийн нэг Уганда улсын тугийг барьж орж ичээд ингээ алхаа явжсэн чинь аав нь гэрээсээ хол охиноо зам дээр нь тосоод байж байдаг. Тэр сценийг харсан бол ороод ирэхэд нь хүн болгон баярлж байгаа ч гэсэн аав нь хамгийн баярлж идэг шүү дээ. Одоо нэг зурагтаар тэр олимпийн нээлтийг үзэж байгаа шүү дээ. Тэг бүгд хүлээгээд. Тэг яг охин нь зурагтаар нэг хальт ерөөсөө 1 секунд гараад өрхөд тэр аавын баярлж байгаа тэр зурагт руу гараа ингэж сунгаж байгаа тэр мэдрэмж тэр үнэхээр аавын дотор үнэхээр тэр дунд охиндоо ямар их хайртай ямар их баярлж байгаа энэ бүх зүйлийг ингэ дэлгэрхийлж байгаа. За тэгээд тосч идэг. Тосоод тэгээд та юу яаж байгаа гэсэн чинь цаанаас нь яасан чинь зөвхөн дунд охтой нөгөө нэг тортыг эгчтэн төрүүлж үлээлгээд дунд нь яадаг гэсэн бол догсонд одоо нөгөө дунд охиндоо тусгайлан тортыг тусгайлан гаргаж өгөөд тусгайлан одоо 18 лаг тий зоогоод тий хүй миний охин жим том болсон юм уу тэр тий ямар тэг яг би одоо яг тэр хэсгийг ярих гэдэг юм л да. Тэр нөгөө аав нэг зүйлийг анзаарсан. Тэр зүйл нь миний охин ямар том болчоо вэ? Ямар том болоо вэ? Миний охин чинь том болжээ гэж харж байгаа. Эцгийн тэр харц, эцгийн тэр сэтгэл үнэхээр одоо би ч нэг одоо манай охин чи бас яг тэр насны одоо болж байгаа шүү дээ. Тэгэнгүүт чинь надад бол нэлээд ойрхон туслаа. Би одоо яг ингэ жоох ярих юм бол эвгүүтэх гээд байна. Хүүхэд гэдэг чинь тийм нөгөө нэг жоох эвгүй. Цагаан байгаад байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл 18 нас хүрсэн ч гэсэндээ тэр хүүхэд ингээд юу ч бодохгүй. Одоо жишээлбэл тэр өглөөн нь ингээд маш их давчтаад намайг ингээд үл аашаагаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд байна. Манай ах トゥ хоёрт ингээд хитрхи их анхаарал хандуулаад яагаад надад анхаарахгүй анхаарад өгөөч гэж орилоод тэр айлыг баг буулгах шахан болж байгаа хэрнээ хэд хоногийн дараа ингээд юу ч болоогүй юм шиг ингээд мартцсан. Тим явдал болоогүй юм шиг бодож байгаа нь яг хүүхдүүдийн сэтгэл хагаад байгаа байхгүй юу. Тэгээд тэр сэтгэл дээр нь аав нь гарч ирэхэд мэдээж нөө хүүхэд болгон дотроо ямар нэгэн зүйл ингээд шаналж яадаг, тээж яадаг, гомдж яадаг. Гэхдээ тэр болгоно мэдрэмжүүдээ ил гаргадаггүй гэдг нь энэ дээрээс гаргаж ирдэг. Тэгэхээр нөө хүүхдүүдийнхэн мэдрэмжийг бас ил гаргадаг байгаарэ гэж бас би хүсмээр санагдсан. Одоо жишээлбэл нэг уйлах юм бол дугаа чи ахны юм байж чи яста их чинь юм байж наатаа өчөөчтэй ч гэсэн дугаа чи за яах вэ тэгээ орхичих гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаас мэдрэмжийг нугаад байгаа юм шиг. Тий яг үнэ. Тэгээ тэрийг ингээл нуусаараа байгаад сүултээ тэрийг өгөхөд дэлбэрж байгаа байхгүй тэнд. Үй нэг юм асууя. Яг жоохон сэтгэс жоохон хазаалаа шүү. Энэ 1-р анги бид нар дахиж эргэж ярих уу? Ярих уу? Амар онцлог юм их байгаа байхгүй юу? Би яг харуулах гэж илаа. За. Өчигдөр бид нэг дотоод чаттай би ингээд биччихсэн шүү дээ тийм. За ингээд ямар сэдв яах вэ гэсэн чинь чи хэдэн сэдвийн талаар ярьж болохоор байлаа гэж хэллээ. 1 2 3 байхад болно шүү дээ. 2 3 гэсэн шүү дээ. Минийхэр бол 1-р ангиас зөвхөн 1-р ангиас би одоо ярьж болох зүйлийнхаа ингээд битсэн бохоггүй юу. Тэг би тэрийг харуулчих гэж бодож байна. Ямар их юм байгааг. Нэрнгээсээ 20 гаруй зүйлээ ярьж болно. За харъя. Зөвхөн 1 саяын дунд хүүхдийн талаар. За харъя. За би ингээд харуулъя заа утсан дээр. Одоо ингээд энэ хараа эндээс эхэлж байгаа. Нараа. Ийм их зүйлийг бид хэлсэн. Та ч одоо бас манай X ерөнхий сайд шиг юм байна. Бүх мөр болгоно нь юу шүү? Мөр болгоно нь сэдв. Мөр болгоно нь сэдв. Манай X ерөнхий сайд та хоёр нэг сургуулаар явцсан юм аа. Тийм шүү дээ. Кино үзээ тэмдэглэдэг. Яг хоо. Хаа энэ тэрэгэл гүйжсэн. Яаж тэмдэглэх вэ гэж асууж ирсэн. Наач ястай гоё юм. Үгүй хараа яг зүгээр ганц өгүүлбэрл янк гингүүд л ингээл би нэг мөр болгон дээр эн чинь ингээд нэг сэдвийг тайлбарлаад байгаа биш. Зүгээр санаануудыг л ингээд мөр болгоныг л ингээд бичиж байгаа. Тэгэхэд нэрнгээс 20 гаруй байгаас чи надад намайг зүгээр чатан дээр бурж гинэ гэж бодсон уу? Яг үннийг л тэгж бодсон. Яг хоо гэхдээ яг бодвол нэр 20 орчим сэдв бол гарахаар л юм бэл. 20 орчим ч юу байх вэ те? Ерөнхийдөө бид нар ярьж болох өнцгөө зөндөө байл. Тэгэхээр өнөөдөр бол бид нар Улаанбаатарын өглөөний тэр дундаа Reply 1988 гэсэн энэ болон дотор
энэ чинь дахин хэлэхэд энэ чинь нөгөө зүгээр нэг удаа яригдж байгаа сэдв биш. Болон багхгүй бүр тусдаа болон. Нэгсэндээ reply 1988 дээр тулгуурлаад бид нар айгүй олон зүйлүүдийг ирээдүйн өдрүүдэд сайхан хөндөж гоё ярих нэ. Амьдралын эгэлжирийн боломж гарвал та бүхэн энийг бас үзээд эхэлчээрэй. Тэгвэл бас их гоё. Цог үзээд эхлэе те. Нэрээ тийштэй тэр гэсэн гэдэг те. Өөрөө ингэ давхар сонсоод явбал гоё. Тэгэхээр энэ reply 1988 болон маань 7 хоног одоо болгоны Мегмар гаргийн одоо Мегмар гаргийн Улаанбаатарын өглөө энэ болон дээр одоо яригдах болно. Тэгэхээр танд нэгдүгээр ангийн үзэхэд 7 хоногийн боломж байна. Тий. Эх 7 хоногт бид нар дахиад нэгдүгээр анги ярина. Гэтэ нэг арай өөр өнцгийг нэ, арай гоё хэсгийг нэ. Өнөөдөр ярьсан өнцөг бол айлын дунд хүүхдүүдийг ярьлаа. Ер нь айлын том, дунд, баг гэлтгүү хүүхэд болгон аав ээжтэй аз жаргалд авчирч мэндэлсэн байгаа штэ. Тийм учраас за энэ нь том юм шүү, энэ нь жижиг юм шүү гэж бодолгүйгээр, ялгалгүйгээр айл-айланд нь хайрыг харамгүй түгэж агаарай. Хэрвээ зэрэгцүүлээд хайрлаж чадахгүй бол түрүүний хэлсэнчлэн нэг бүрчлэн цаг гаргаж агаарай. Хүүхдүүдэд хамгийн чухал зүйл нь аав ээжтэйгээ өнгөрөөсөн зориулалт, аав ээжтэйгээ өнгөрөөсөн цаг хугацаа л байдаг юм шүү. Том болоод та нар ингэ боддог өстэй. Нэг багтаа болж исэн гоё юмнуудаа яриа гэхэлэр би ээжтэйгээ, би аавтайгаа тэгжээсэн гэдэг яриа гарч ирдэг. Тэгэхээр хүүхдүүд ч гэсэндээ ирээдүйд бидэнтэй ижилхэн аз жаргалтай дурсамжаар дүүрэн байлгахын тулд та хүүхдүүдтэй заавал цаг гаргаарай л гэж өнөөдрийн дурсамж 1988 болонгийнхаа төгсгөл бас хэлмээр байна. За тэгээд одоо оролцсон сонсч ирсэн тэ бүх айлын дунд хүмүүс бас дунд хүүхдтэй хүмүүс өдрийг айлын дунд хүүхдийн өдөр болгоё. Яг үнэ. Яг үнэ. Тэгээ гэр бүлийн радио 104.5 бас 84.5 гэсэн долгионоор та манай нэвтрүүлгийг хүлээж авч сонсож байна. За нэгдүгээр студиэс Эрка Зая Богигийн хөтлөлтөө найруулагч Мезугийн найруулгатаагаар танд Улаанбаатарын өглөө тэр дундаа reply 1988 гэсэн үнэхээр гайхалтай энэ болон танд хүрч дуусч байна. За дараагийн болон маань бас л өнөөдөр би ер нь дандаа аазгатай өдөр юм ааши. Өнөөдөр саваан тий. Өнөөдөр саваан. Одоо ингээд үсээ сэгчдэхэд бэлдээрээ. Залуучуудаа 50 ингээд энд хүрээд дурсамж 1988-ыг дуусгая. Та харин сувга бүү солиорой, дэлгөнө бүү солиорой, бас дүрсээ бүү хаагаарай. Өнөөдөр өчигдөөс илүү сайхан болгоё. Үргэлжлүүлэн бидэнтэй хамт байгаарай. Улаанбаатарын өглөө. Yep. За энд хүрээд өнөөдрийн дурсамжийг дуусгая. Гэхдээ та бидний дурсамж дуусаагүй. Дурсамж 1988. Надад нэг гоё шүлэг байд юм аа. Дуу болгочвол гоё те. биш наач одоо easy болсон шүү дээ хөө. Яаж? Юу доорой мигээр ороод болоо. Улаанбаатарын өглөөгийн до ре ми. Put your hands up. Put your hands up. Гэр бүлийн радио 84.5 дэлгэн дээр та Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийг сонсож байна. Радиогийн 1-р студиэс дахин мэдчлээ Эрка Зая Богийн найруулагч Мезо. Өнөөдрийн дараагийн болон танд хүргээд бэлэн болсон байна. Мэдээж та дөнгөж сая сонслоо. До ре ми гэсэн болон байгаа. Үнийг Эрка тайлбарлана. За ерөөсө доор юм ойлгомжтой. Энэ бол ерөөсө хөгжмийн эхний үндсэн 3 нот штэ тий. За ингээд энэ юу хийх гээд байгаа юм бэ гэхээр хамтдаа яг өглөөний Улаанбаатарын өглөө шоугаараа хамтдаа дуу бүтээе гээд байгаа. Чадчих. Дуу бүтээ штэ. За энэ сорилтоо шүү. Энийг ер нь бол ингэн заяа. Бид гурвал бүтээмээргүй байна. Yes. Юу вэ гэхээр сонсогч тантай хамт таны хүслийн дуу бүтээмээр байна. За тэр хүслийн дууг яаж бүтээх дүрмийг одоо би танилцуулъя заяа. Айгу easy. Айгу амархан. Манай жагагийн хэлдэг шиг easy. Яаж вэ гэхээр хараа бид гурав энчээ ингээд нэг сэдв танилцуулна. Ийм дуу хиймээр байна гэдэг сэдвээ. Гурвлаа чадан ядан өөрсдийнхөө одоо дүвийл гизээ. За тэгэнгүүт сонсогч та ямар сэдвтэй дуу хиймээр байгаагаа та сан комент хэсэгт бичиж. За ингээд ерөөсөө энэ дотор ингээд нийлэмжийг харж агаад нэгийг сонгоно. Сэдвээ сонгоно, жанраа сонгоно. Окей. За тэгээд зохиолын хийх юм нь бол тусдаа. Хийх процессыг нь бол би хариуцчихъя заяа. Сюрприз. Тэр нь амар сюрприз. Тэр нь сюрприз баг. Супер сюрприз. За сэдвээ сонгоё.
Та нар ямар одоо сэдвийн дуунд дуртай бай. Одоо ямар сэдвийн дуу бүтээмээр байна. Хамтдаа. Яг одоо дундаа нэг л дуу бүтээн. Тухай дуу, ээжийн тухай дуу, аав ээж, ах トゥ хамаатай Айзын тухай дуу. нутаг нуух, морь нугас галуу Болно. Юу ч хийж болно. Чулууны талаар дуу гэдэг юм л шүү. Болно. Нутгийн чулуу гэдэг нэр. Тийм штэ. Бүр аягны тухай дуу ээжийн бор аяг гэдэг. Бүр дээлний тухай дуу байгаа. Ногоон торгон дээл. Яа. За тэр ч яг бүр олгооны тухай дуу байх уу? Үсний үзүүрийн талаар дуу гэдэг юм л шүү. Гэтгэний чинь үзүүр гэдэг. Би бүр хаас шүү. Үсний үзүүрийн талаар дуу гэдэг. Тэгвэл өнөөдөр бүгдөө арай жоох утгатай. За эсвэл бүр нэр утгагүй ч гэж болно шүү. Тий. Ээжийн тухай хүнд рок дууч гэж болно. Йоо. Эхлээд бүгдөө сэдвээ сонгоё. Яхаар ээжийн тухай дуу сүний Тийм л байх ёстой л доо. Наач гоё юм. Үгүй мэддэггүй. Сэвлэг одоо энэ дайкны талаар явж. За шууд айсэллаа. Сэвлэг их шиг дуу. Дууны их шиг. Дуу. За яста би одоо игүтлээ. Үг бэлтсэн. За ингэ Би нэг дандаа ингээд өөрөө ингээд гоё сонсож кайф авдаг гэсэн. Өөрөө дуулна гэж бодсонгүй. наад сүүний үнэр гэдсэн ээжийн тухай дуу байхад бид нэр ээжийн рок дуу дуунлна гэдэг бол бас Үгүй би миний хэлэх гэж байгаа санаа шүү бас. яг ээжент дуу гэхээр заавал ийм байхснаас нэрнгээсээ яг рок хэлбэрээр бас байж байгаа. ийм л байх ёстой юм байна. Яг үндэ ээж гэдэг чинь бол тийм рок гэхгүй юу? Хүүр хүүхдийн хатаа аж амьдралынхаа төлөө амьдралыг үзүүлээд үгүй те. Нэрэ шээ ингэж гэдэг. Юмсан сэвлэг дайхын. За тэгээ яах юм? Одоо сонсогчдыгаа одоо яг яаж олцуулах вэ? За одоо сонсогч нар маань сэдвээ бичмээр байна. За ямар ч гэсэн цоглог рок гэдэг комментууд бол ирсэн. За ер нь жанр нь бол бараг л сонгогдох гээд шүү. Оо тийм үү. Жанр нь бараг л сонгогдох гээд. За Сэдв агуулгана. сэдв нь тий. Одоо сэдвийг нь бүгдөө ярий. За хоёрт одоо ямар санаа Би байна? бол ээжигээ одоо зүтгүүлмээр юм. Ээжигээ бол нэг мөс явуулчмаар. Хоёр одоо ямар ч сэдв ярьсан ингээд юг болцсон. За. Хүчгүй ээж би ярьж байгаа шүү дээ. Үнэ. Ээжиг гүцэх сэдв байна уу? За чадсан бол хэл. Айлын дунд гэдэг сэдв байж болно. Айлын дунд байж болно. Тэгэл ээж. Гэхдээ айлын дундаар яг тусгаар нь дуу ихлээр шал тэнийг Гоё штэ. дундаар дуу их. Арай бүүст ч юм уу? Ээж. За угаасаа ээжиг бол Өөр юу гүцэхгүй. Аав. За аав. Аав чинь тэгэл ээж Харин ч рок дээр аав зөх юм шүү. нэг хүүхдээс асуусан байдаг ш. Танай гэрийн босс чи хийм бэ гэсэн чинь аав чинь тэгвэл бүх юмыг мэдж яад юм уу гэсэн чинь үгүй ээж юу хийхин зааж өгдөг. Үнэ шүү. Тэгэхээр хийнэ. Ээж л. Гү аав. Окей. Хөш Сонгой. За энэ эсвэл хипхоп гэж шүү. За тэр хипхоп рок энэ гэдэг чинь би сонгочлоо шүү. Хипхоп, рок, цоглог юу байх юм бэ? Хипхоп, рок. За цоглог гэхээр панк гэж ойлгох уу? Тэгэхээр панк ч гоо. панка. Тэ. Болох юм уу? Болно. Фанк. За би штэ. Энд чинь нэг За нөгөө чи одоо өөрөө. бүр микрофоноо босгож байгаа зогсож байгаа нүгс тарай. За. Энэ арай дууныхаа үгийг бичээд ирсэн юм шүү дээ. Юг? Дууныхаа үгийг ээжийнхэн тухай дууны үгийг. Оо нэр байхгүй гэж дуунаад байгаа. Би арай илүү. Арай яарцсан уу? За та суудлаасаа боссон юм чинь таны сэдвийг ер нь явуул заяа. За энэ доор одоо хамгийн гол нь комментэн доор ээж гэсэн юу одоо сэдв бол орж ирэхгүй байна хүмүүсийн коммент. Тэгэхээр ээжийн коммент үнэн шүү. Ээжийн сэдвийг гүйцэх сэдв байхгүй шүү. За ээж. За окей одоо ингэн. Процесс яаж өрнөх вэ гэхээр ээж гэдэг сэдвийг бид нэр сонгоцсон. За тэгэхээр ээж гэдэг хүн ямар одоо юутай байд юм бэ? Одоо шин чанартай. Юу оруулмаар байна? Дууныхан шүлэг одоо эргэ ингэх юм байна те. Шүлгээ гаргаж ирэх гэж байна. За тэгэхээр сонсогчд маань энэ чи оролцож гэхдээ гоё мөр зүр бичгүүгээр зүгээр яг ээж хүний талаарх онцлогуудыг яг үн зүгээр л онцлогуудыг хэлчих. Нэг үгээрч хийж болно. За окей. За коммент гэр бүлийн радио 104.5 хамгийн Facebook дээр пэйж байгаа. Яг одоо дүрстэй явж байгаа Улаанбаатарын өглөө нэвтрүүлгийн доор та бүхэн ээж
биеттэй холбоотой буюу яг одоо зохиох гэж байгаа дуунд маань шүлэг урлаж өгнө гинэ хэмээн хүсэж байна. Тэгэхээр энэ өглөө бид хамтдаа дуу зохиох гинэ. Өнөөдөр ээжийн тухай рок дуутай болох нь шүү дээ. Тий яг эхний одоо зүйл бол одоо ээж хүн бол хамгийн шилдэг эмэгтэй. Шилдэг эмэгтэй. Оо за. Нялон биш шулуун гэж байна. Шилдэг эмэгтэй. За, нялон биш шулуун. Нялон биш шулуун. Нялон биш шулуун. Ээж бол нэргүй багш. Би энэ комментуудыг үзэж байгаа шүү. Багш. За. Зарим хүмүүс хамгийн их сэтгэлийн тэнхээтэй. Сэтгэлийн тэнхээтэй. Хамгийн их сэтгэлийн За бүгд ээж нарыгаа дуус одоо төсөөлж байгаад хадамжтай. ээж хүн яг ямар юм бэ? Шинж тэмдгүүдийн бичээд байгаарай. За, ээж бол нэргүй багш бичсэн үү? За бичиж шүү. За би бичээд байгаа шүү. Бичиж байгаа юу? Аха. Тэнхээтэй хүн. За, ээж өөр ямар вэ? Ээж өөрөөраа Тэр сүүлд хэлэх би сонссонгүй. Ээж бол нэргүй багш. Нэргүй багшаас өмнө. Халамжтай. За, тагээд хамгийн их сэтгэлийн халамжтай бичээг юм байна. хамгийн их сэтгэлийн халамжтай. Нэгт нэм байгаа бичсэн үү? Бичсэн. Нэгт нэм байгаа бичсэн. Өөр. За, өөр Гэр гийгүүлэгч. гэр гийгүүлэгч. Гэргий гэж бас байгаа шүү дээ. Чи гэргий үстэй. Тийм, гэргий Эхнэр шүү. гэргий гэж одоо юм авгаа гэж хэлдэггүй те. Гэргий гэдэг чинь гэр гийгүүлэгч. За болж. Инэрэнгүй сэтгэлтэй. За инэрэнгүй сэтгэл. За. Ээж эмч. Эмч. Yes. За инэрэнгүй. Инэрэнгүй сэтгэлтэй. Инэрэнгүй сэтгэлтэй. За Ээж ээж бол эмчтэй. Үр зөөлөн гэж. За наач манайх гоё юм. За Үр өстө гоё. Наач гоё шүү. Комментүүд өстө урсж штэ. Харин тэгж байна. За, тэгээд цаашлаад бол өөр ээж Их орон гинөө. Өр зөөлөн гэж байгаа. ээж уян зөөлөн. Уян зөөлөн. Яг уян. Уян зөөлөн. Аа. Инэрэнгүй. Ээж хамгийн сайн найз. хамгийн сайн найз. Ээж амар гэж бичиж оруулж илээ. Ээж амар. Ээж амар. Миний ээж ганган бас ганг гинэ. Бас ганг. Ганг. Яа. Миний ээж хөөхөн гэж яддаг штэ бас тий. Тий. Хөөхөн тий. Тий. Тэгээд гэхдээ бас миний ээж намайг бас жоохон хитрхи хөөргөгч тий. Бас намайг хамгийн Миний ээж миний фэн. Тий. Миний фэн. Яг үнэ. Миний фэн. Миний фэн. Тий. Наад ч хэлэх гээд байгаа. За болгочихоо ингээд. За болий тий. Болий. За одоо бол штэ дэлхийд цорын ганц Дуу бүтгэж. За байж одоо яг энэ цаг шүлэг үед бүх хүний оролцсон санаанууд нь орсон би энэ дууны зохиогчтой гэж таавар өөрийгөө хэлж болно. Яг үнэ. Хамтран оролцогч учраас тийм учраас цор ганц хүчний юм дуу ундраг гэж орж ирсэн одоо би та бүхэнд одоо гаргах гэж байна. Юу гинэ? Ирч хүчний ундраг. За би яг дуу явахаар л юу яа да. Босч бүжиглээ да тий. Харин Рок гэсэн мэт жанр нь яаж сонгосон юм? рок гэсэн штэ. Рок ээжийн дуу юу? рок ээж. Па. За. Миний ээж аймаар гэж мэгээс орж ирэх юм шүү. За ингэн юу яалаа. Би энэ чинь юу яасан шүү. Юу? Нөгөө нэг гарсан шүлэг нь болчлоо. За. За би энэ шүлгийг ингээд жоохон янзлах хэрэгтэй байна. За тэгээ янзлах хэрэгтэй байгаа учраас би ингээд шүлгийг явуулчих юу руу чат руугаа. За. Тэгэнгүүт заяа хараад уншаатач чат бишээ нөгөө юу руу коммент хэсэг рүү би ингээд явуулчих. Коммент хэсэг дээр орлоо. За За. та бүхний санаа бүгд орсон бүх хэлсэн үгнүүд чинь ороод шүлэг болсон шүү. ээжийн татаа гоё шүлэг гарч Тийшээ ирлээ. гүүч учраас над руу зүгээр явуулчвал яаж ийн. За болж байна. Тэгээ гүүч. За би чамраа ингээд явуулчих заяа. Коммент дээр Энэ үгнүү за чиний өгсөн санааг багтаагаад гинэ. За Манай туслах. Манайх бас нэг туслагтай байгаа. За нэг сайхан заяа уншаад өг. Сайхан яг шүлэг шиг. юм уу те? Ард нь ай маян юмар. Ард нь аян явах уу? Оюун аяч уулж болно дөө. Болох юм уу? Энд чинь рок дуу штэ. Миний ээж. Чи рокер уншиж чадах уу? Рокер уншин гэж байгаа. Миний ээж. Чи рокер уншиж чадахгүй бол энд юу гэж сууж байгаа? Амар начис амар үгүй л. За, миний ээж дууны шүлгийг танд хүргье. За. Гэрийг минь би ингэж хөө. За. Би бүр уянгалаг уншия. За тэгвэл тэгэнгүүт дуу нь өөр юм чинь тэхүү. тэгэл та. За тэгээ аяыг уянгалаг тавья. За тэгье. Миний ээж. Гэрийг минь гээгүүлдэг нар. Гинэн намайг түшдэг гар. Шилдэг эмихтэй та минь. Сүүдэртч гэрэл хасаадаг. Нялон биш шулуун өгтэй. Надад үнэн хэлдэг хүн. Нэргүй багш та минь. Намайг хүн болгосон нь үнэн. Ээж минь миний ертөнц эмч шиг намайг ангаадаг.
Үр зөөлөн уян сэтгэл өдөр бүр намайг тэвэрдэг. Хамгийн сайн найз та минь хизээд миний талд зогсдог. Хайрын чинь энэ их хүчээр харанхуйг би давдгаа. Халамжтай зөөлөн харц чинь хайраар намайг дулаацуулна. Энэрэнгүй тэр сэтгэл тань ингүй ихийг мэдрүүлнэ. Заримдаа аймаар ч юм шиг зөв зам руу түлхдэг болохоор ганган бас ганг төрхтэй гайхалтай харагддаг шүү. Ээж минь миний ертөнц. Хөөхөн инээмсэглэл чинь хүнд өдрийг минь мартуулна. Миний фэн шүү та. Мөрөөдөлд минь итгэдэг ганц хүн шүү та. Хамгийн их сэтгэлийн тэнхээтэй хажууд минь үргэлж байдаг хайртай ээж минь та билээ. Йой, за наачи яста. Болцсон байна. Болцсон байна. Вау. Засах хэрэггүй байна. Засах явж хэрэггүй байна. За шууд Хөөе. ерөөсөө Та нар чи ямар мундаг юм бэ? яасаа ахтар шүлэг вэ энэ одоо. Аллаа штт. Энэ ястай янз юм байна. За одоо жаахар Минийх ороогүй байх гэсэн хүн байна уу? Одоо биднээс жоохон боломжийн цаг бас байгаа учраас миний санаа ороогүй байх гэсэн хүн байна уу? Байхгүй ч бүх тэр ганг манг бол орцсон байна шүү дээ. Ганг орчч. Ирч хүчний ундраг орсон байна, өмгөөлөгч орсон байна. Тэгээ бүх яг сая Фэн манай орсон бичсэн. байна. Ой, миний фэн Найз орсон байна. Аймаар орсон. Хүйе та нар хүй. Хипхоп рок хийх зүг яг итгэлтэй байна уу? Нэрэ. Нэрэ. Гэхдээ би бүр энэ яг заяагийн уншсан юу нь Гүбэр тийш. уянгийн байгаа байхгүй юу? Үзмэр шүү дээ. Тийм үү? За тэгээд Үзмэр. Яг харин хэлээд байгаа шүү дээ. Ягаад ээжийн тухай гэхээр сүүний биш. Одоо нэг үзмэр рок ээжийн За, тухай. тэгвэл- Ягаад гэвэл яг үнэндээ шүү дээ. Рок ч бөө ирч хүч шүү дээ. Аа за А тэгээд. гэтэл яг үнэндээ ээж хүн чинь тийм их ирч хүчтэй юм байхгүй юу? За тэгвэл рок, хипхоп, за өөр юу Хип-хоп гэх вэ? хэрэггүй. Болно. Хипхоп гэсэн шүү дээ түрүүн. А тэгсэн үү? Тий. Рок, хипхоп за тэгэл болно. Ингээд болчихоо. Аа. За сүүсийн содоо битсэн байна. Янзтай гоё гэсэн байна. За дарлаа шүү. Тэгэхээр шүлэг бол За манайха. оролцсон юу ч За та бүхний минь бүтээсэн уран бүтээл ээжийн тухай гайхалтай нэгэн дуу Аха. бүтлээ. За энэ дууг нь шүү дээ гэр бүлийн радиогийн одоо тодорхой боломжит цагууд дээр Зааж өгөх болно. өнөөдрийн одоо 2026 оны 3 дугаар сарын 24-ний Улаанбаатарын өглөө сонсогчдын бүтээсэн дуу гэдэг тодтолтой зарлалттайгаар бас одоо манай эфирээр сонсогдох болно. Яа, бүр догтлоод ах. За энэ дуунд ороогүй нэг мөртүүдийг дөлгөөн гаруунаа илгээсэн байна. Энийг уншаад өгчээ. Ээж минь миний ертөнц, ээжийнхээ дэргэд би жаргалтай хайрыг үргэлж түгээдэг нар минь билээ гэсэн байна. За даанч оройтож ичлээ. Харин тий. Дараа 7 хоногт дуугаа зохиоход цагаа яг бодож харж орж ирэн шүү манайха. За бид басна. За ер нь болж байна. Болж байна. Арай л жоохон хүлээхэн шүү манайха. Яа. Эрхийн уруу дараал энэ гал гэж дараал энэ ерөөсө дуугаа хүлээсэн хүмүүс. Шүлэг бол тасархаа байна тий. Шүлэг бол янзын л одоо. Гэтэ шүлгэн дээр би сая шууд нөгөө нэг өөрчлөлтүүдийг хийгээ авсан шүү дээ. Тэр өөрчлөлтүүд харин орж байгаа юм болоо орохгүй. Уу яна. Ороогүй шүү дээ. Ороогүй шүү дээ. Би шууд өөрчлөлт хийсэн шүү дээ. Тийм үү? Одоо жишээлбэл найз чинь дандаа чи гэж оруулсныг нь би та гэж тэгвэл чи, оруулж чинь төгсгөлийг нь арай өөр болгосон. Оо хөөхийдөө. Үгэн дээр нь жоохон би За, тэгвэл дахиад зөөлрүүлэлт очих гоё. Оо тэгэл та. Тий. Тэгвэл тэрийг засчих л та. Хаана вэ? За тэгвэл чи дахиад нэг уншчих. За уншиж байгаа Гэрийн юм минь уу? гийгүүлдэг нар. Хаа. За, тий. За уншиж байгаа явцад нь Таа минь тий. Яг хоёр тийш. Хоёр дахь уншснаа хоёр дахь засаж чинь. Гэхдээ бид нар бол зүгээр чихээ нүдэ аниад сонссон бохгүй юу? Аа. тий юундээ. За одоо тэгвэл за. Би бол яг нүдээ. Одоо тэгвэл шууд явчих заяа. Гэрийг минь гийгүүлдэг нар. За байж. Юу мөр зүрийг хэлэх гэж байгаа юм уу? За Шууд уншиж ийн ихнээс нь. За тэгээ. Гэрийг минь Тийм гийгүүлдэг. чинүүдийн дандаа таагаар нар. биш тий. Гинэн намайг түшдэг гар. За. Шилдэг эмхтэй та минь Аха. сүүдэртч гэрэл асаадаг. Ямар За, үг зөв. вэ? Нялуун биш шулуун үхтэй. Надад үнэн хэлдэг үнэн шүү. Гэ. Надад за байж гараа. Надад Надад үнэн үнэн яг үнэн. хэлдэг хүн. Үнэн хэлдэг. Нэргүй багш та минь намайг хүн болгосон нь үнэн билээ. Үнэн билээ. Энэ заяа бас уншдаг хүн бас гоё шүү. Үргэлжлүүлээ. Ээж минь. Ээж минь миний ертөнц эмчиг намайг ангаадаг. Аха. Үр зөөлөн уян сэтгэл Аха. өдөр бүр намайг тэрвэрдэг. Наа. Үр зөөлөн уян сэтгэл нь Сэтгэл. За. зөв. За хамгийн сайн найз та минь Аха. хизээд миний Байж гараа. За. Минь та гэсэн шүү дээ би. Та минь юм уу? Та минь. хамгийн сайн Та. найз та минь Минь. За. хизээд миний талд зогсдог. Зогсдог. Хайрын тань
Хайрын тань. Энэ их хүчээр. Тань их хүчээр. Энэ их хүчээр. Тийм байна. Тийм ээ. Тэгвэл гоё юм байна. Харанхуйг би давдаг аа. Хайрын тань энэ их хүчээр Харанхуйг би давдаг. давдаг. Одоо яад тогмог дассан. Юу ягаараа та хоёроо нөгөө нэг emotional энэ үзүүлээд байгаа. Битэрийн засалтай Засалтай явж зэ. Тэгвэл ямар нэг юм дутаад байна. Тийм. Та өөрөө ажилгүй суугаад байна. Би реакшн хийв. Тийм. Ямар ч ажилгүй суугаад байна. За явлаа. Хоёрдугаар адаг. Халамжтай зөөлөн харц тань. Харц тань. Хайраар намайг дулаацуулна. Дулаацуул. Инрэнгүй тэр сэтгэл тань. Тий. Ингүү ихийг мэдрүүлнэ. Вау. Заримдаа аймаар чим шиг зөв зам руу түлхдэг болохоор Яг тий. ганган бас Ганг төрхтөө гайхалтай харагдаг шүү та минь. Ганган бас ганг төрхтөө гайхалтай харагддаг шүү та минь. Хөөхөн инээмсэглэл тань Тань те. Тань. хүнд өдрийг минь мартуулнаа. Хүнд өдрийг минь мартав. Миний фэн та минь Тий. Та минь. мөрөөдөлд минь итгэдэг цор ганц хүн. За чагаар минь гэдгийг яаж үчирдэ? Мөрөөдөлд Миний итгэдэг цор фэн ганц хүн. та минь. Наа чи бүр ямар үйлмээр Та минь. Минь гэдгийг яаж үчи? Юу гэсэн үг юм бэ? Тэр бүр Им энэ гэж үчи юм уу? засаад Тийм. Тэгэл болоо юу? Минь зөөлөж хэлтэй. Зөөлний тэмдэг те. Тийм. Би тэрийг асууж байгаа. юм бэ? За тэрийг асууж байгаа маа. Энэ хоёрын Мөрөөдөлд минь Эрхэм итгэдэг үндэд ганц ганц хүн. үзэгчтэй. Цор ганц хүн. Цор ганц хүн. Цор ганц хүн. Хамгийн Богд уулын болчмор. хажууд Мөрөөдлийг минь хайр ганцхан та одоо Та дэмждэг яадаг гэдэг чинь ямар гайхалтай. Ашгүй дуусчлаа нэ. бас ажилтай байна шүү. Болж гин үү? Тийм байна. Ер нь өвгөө аваа их сайн байна. Юмортай байна. За. Тийм байна шүү. Баярлалаа. Болж байна. Спасибо, дорогие друзья. Миний бүх юм шүү. Яа, энэ ч яаж явсан. За энэ болсон шүү. За одоос. За та бүхэн хүлээгээрэй. Та бүхэнд Улаанбаатарын өглөөгөөс Сая редактор за тэр орлоо. дундаа Дорами булангаас тэ нэгэн сюрпризийг цоо шин уран бүтээл үргээд 7 хоногийн турш энэ чи бас Явна. 7 хоногийн турш таны оролцсон, таны санаа өгсөн, таны зохиогч эрэхтэй. Бид нар дашин хэлэхэд бол яг энийг албан ёсны яг төлбөртэй төлбөрийг нь төлсөн одоо яг ийм туслахыг одоо ашиглаж байгаа шүү. Тэрнээс тийм учраас ямар нэг одоо зохиогч эрэхийн тиймэрхүү талын зүйл бол Асуудал байхгүй. Яг л одоо төлбөрийг төлсөн гэдэг чинь нөгөө нэг эрх үүсэж байгаа шүү дээ тий. Бас чамгүй их төлбөрийг төлсөн. Тий. За ингээд өөрт чинь аль хэдийн нэр ороод ирсэн байна. Ямар? Яаж байгаа юм бэ? Миний муу бор ахыг ажилгүйч шиг гинэ. Бор ахыг. Тий. Би Ер нэг нь камернаас бол олж байгаа шүү. энэ доо нэрка. Оогоос камер үнэн хэлдэж шүү. 70 хэрэг дээр удсан миний буруу юу? Яа. 70 модны дор хөвцөн миний буруу юу? Өнөөдөр шүлэг зохиосон тийм гэсэн Азууд нөгөө бор арснаас ичдэг бол барууныхан бор арстай байхыг хүсдэг гэсэн. Тийм шүү дээ. Бор арстайнууд нь баян байдаг. Би тэгвэл одоо Европын хөсөмжид Хүчтэй. Европчуудын хөсөмжид залуу юу? Өнөө. За дуу шууд явлаа. Найрлагч руу явцсан Тийм бэ? найрлагч. Тий найрлагч юу? Йоо тийм байх. За эрхэм мэдээ сонсогчдоо. Эрхэм мэдээ Улаанбаатарын өглөөчүүдээ. Та бүхэн бэлэн үү? Та бүхэнд гайхалтай нэгэн сюрпризийг бид нар хараа сая айхтар юм хийж байгаа байхгүй юу? Ээжийн талаар бодож байгаа. Миний ээж чи юу хэлээ? Бодлоо асгаж байгаа. Тэнгүүд хүнд өөрөөр үнцэг, өөрөөр зүйлүүд анзаардаг байгаа байхгүй юу? Тэ? Тэгж байгаа. Одоо минийх дээр аймар гэ бууж ирлээ шүү дээ. Зарим хүмүүсийнх дээр өөр ингээд үнцгэл буулаа шүү дээ. За нэгдүгээр тэр юм болж байгаа. Хоёрдугаар ээжийг ингээд гоё дурсалж ингэж яаж байгаа. Тэгэнгүүт энэ болгоно нийлээд олонний хүчээр олонгүй далаа гэдэг шиг те. Одоо ийм сайхан дуу гарч ирж байгаа юм те. За тэгэнгүүт энэ дууг хэдүүлээ хамтдаа одоо хүлээж авахд тун бэлэн болсон байна. Хэдүүлээ тэгээд 10 секунд хүлээгээд юу яах вэ? Энэ дууг хамтдаа хүлээж авах уу? Манайхан бэлэн болно шүү дээ. Зүрх тарай. Зүрх тарай. Дууга сонсомоор байна уу? Сонсомоор байна уу? Сонсомооргүй байна Булан уу? бүрд тархан сууж байгаа манай монголчууд маань Улаанбаатарын өглөөтэй өглөөг эхлүүлж байна. За одоо харин Улаанбаатарын өглөөтэй хамтдаа бид дуу зохиосон энэ дууг сонсох гэж байна. Одоо энэ сонсогчтой дахиад нэг тамлчих уу? Яаж тамлах? Одоо зүрх дарсан бол нөгөө комент хэсэгтээ сонсъё, хурдан сонсъё гэдэг нэг юм Нөө бор хүн чинь Бичүүл яах вэ? юу байд юм бэ те? Тийм байна. юу гэдэг юм бэ?
ямар нэг байд юм юм ингээ байна. хүсээд байд. Илүү Тий, юм хүсээд хүсээд байд юм байна, нэг юм. Тийм байна. Хүсээд байд юм байна. Найруулагчаа. юм байна. Найруулагчаа миний Угаасаа дээр бүхэл бүтэн. одоо оруулж байгааг пин болгочих тэхөө. Төрөнийх нь болохоор жоохон алдаатай байсан байна. Зөв. За. За манайхан та бүхэн бэлэн үү? Бид бэлэн. За ингээд Улаанбаатарын өглөө өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Та бүхэнтэй хамтран зохиосон миний ээж гэсэн цоо шинуур бүтээлийг одоо Дореми булангаар хамтран бүтээгээд тань сонсох гэж байна. Та бүхэнд хүргэе, хүлээн авч сонсноо. Гэригнгийг үлдэг нар гинэн намайг түшдэг. Шилдэг эмэгтэй та минь сүдэрч гэрэласаад. Ясон би шодон нүгтэй надад үнэн килдэг хүн. Нэргүй багш та минь намайг хүн болгосон үнэн бэлдээ. Ээж минь миний ертөнц эмчиг намайг анаадаг. Урцолон уян сэтгэлэн өдөр бүр намайг дэврээдэг. Хамгийн сайн найз та минь хисэд миний тал зогсдог. Харин таны хүчээр харанхуйг би давтдаг. Халамжтай зөөлөн харц тань хайраар намайг дулаацуулдан. Энэрэнгүй тэр сэтгэл тань энгүй ихийг мэдрүүлээ. Заримдаа юм шиг зүв замруу түлхдэг болохоо. Ганган бастаа зүрхтэй гайхал харагддаг шүү та минь. Хөрхөн нэмсэглэл тань хүнд өдрийг минь мартуулан. Миний фэн та минь мөрөөдөлт минь идэгдэг цоргаан цуу. Саги тэжмэн та миний бүх юм шүү. Чики чики чек. Yo чики чики чек. Oh чики чики чек. Oh чики 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 чек. Чики чики чек. Яагаад байж болохгүй гэж. Би өөр надаа юу ч байлгаж болохоор байна. Нэрээ. Ээжийн дугаа дуу штэ. Хүнд металлаар одоо нөгөө нэг юу дөнгөж төрсөн хүүхдийн дуу хий. Шатах юм байна. За Энэ дуу ингээд манай гэр бүлийн радиогийн эфирээр ихшгэлнэ. Хөөе, яг одоо нэг хүний сэтгэлийг ав. Яг тэр орилоо нэг яг яаж мэдэрснийг те. 11 44 1146 104 5 1146 104 5 Холбогдоорой. дугаар дээр холбогдоод Дорами таныг хүлээж байна. Шууд сэтгэлээ шууд халуун дээр амьсгаа айгу дээштэй тий. Амьсгаа дээштэй. Угаасаа энийг зүгээр сонсох, зүгээр ингээд томото сонсох ямар ч боломжгүй дуу. Энийг дахиж сонсохгүй одоо ингээ болоо. Сонсох 7 Юу хоног гэж явуулсан. энэ баг ардаа дивсэж байна. Тий. Ардаа баг дивсэж ярьж юмар байна харин чи. тэр юм баг багтаа амттай байхгүй. Одоо энийг энэ нэвтрүүлгийг дахиж сонсохгүй. Одоо ингээ сая бол бид нар нөгөө нэг зүг сэтгэл хөдлөөд ингээд айгүй их ингээд микрофоны дундор дууны дундор зөндөө. Үгүй төгсгөлдөө сонсоод дуусъя. Тэгин. Угаасаа төгсгөлдөө сонсъё. за. Тэгэхээр хүлээж байгаараа тий. Би бүр сонсмоор байгаа Би байхгүй. хүнтэй ярмаар байгаа. Комент хэсэг дээр сэтгэгдлээ бичээрэй. Танд ямар санагдсан? Сэтгэгдэл бүр ингээд нөгөө дээшээ гүйцэн учраас бүр надад харагтаад айгүй хэцүү байна. Тэмбэлтэж байна. Үгүй хараа дуулаад стаа нэрэ лаажин дөө яа игээд байгаа юм бэ? Гал ёо маа ёо Хэлэх үг опсоо гинэ. Тэг бүр үнэхээр оо гэсэн сэтгэлтэй байна. Супер гинэ. Яа, зохиогч нь гээд бодоход л ёнк гэж штэ Тий, гэх. яг Эрхэм хүнтэй хүндэд зохиогчтой. Тий. Зохиолчтой. Эрхэм хүндэт. Яа, Тэг хамгийн гол нь ингэсэн байсан. Миний ээж юм уу? Бидний ээж юм уу? гэсэн. Энд гэхдээ яг нэг хүн болчлаа тий. Тий. Тэр нь супер юм байна шүү дээ. Үгүй яагаад гэвэл ээжүүд бүгд яг тийм ижилхэн шин Тий, чанар тий. бүгдэнд нь л байгаа. Энэ найз гэхэр жоохон аргах юм ээ тий. Зарим найзууд жоохон өөр байгаа шүү дээ. Юу? Юу гэсэн үг юм? Тэгэхээр найз дээр ингээд дуу зохиовол Аа. донд нь нэг дуу зохионо гэдэг бас чангал юм байна. Яа найз дээр Ээж бол ингээд энэ бүх шин чанарыг бүх ээжүүд агуулж байгаа шүү дээ. Тодорхой хэмжээнд. Тий. Тий. Манай ээж бол донжтой бас тий. Дараагийн
Мегмар гаргийн доор мэдэр аавыг яа. Харин тий одоо ээж явсан юм чи аав аав яв. гэд ингээ явъя те. Яагаад гэвэл аавыг ингээ хойшлуулчих юм бол аав нар гомдсон шүү Би сая дунд хүү гэж комор байсан юм аа. Дараа нь тэндий дараагийн логт манай байрны урдлын чулууны талаар. Та тэр чулуугаа сайн ажиглаад ирээ. 1146 100 Сайн ажиглаад 1146 104 1146 104 5 манай хоёр чулуу тоосго ярьж байгаа хооронд би таныг урьж байна 1146 104 5 надтай бодит юм ярих хүнийг урьж байна 1146 104 5 За бидний нийлж зохиосон гэхээр үнэхээр гоё санагдаж байна. Гал Монгол ээжийн тухай дуу байлаа шүү гэж байна. Зүр гал гэдэг нүрээс. Тий. Монгол ээжийн тухай. Гэтэ яагаад би гэтэ ийм болно гэж төсөөлөв. Яагаад рок юм гоё болтгоо. Ээжийн тухай үжиж яагаад ийм рок, хипхоп гэсэн ээжийн тухай амар гоё болчихно. Биш нэг юм ойлгосноо хоёр. Юу? Хоёр тэгээ надад итгэж амьдэр заяа. За тэгээ. Гоё болох юм. За. Ер нь бол цайрна гэдэгт чинь итгэж л. Үгүй би цайрмааргүй. Би бол одоо ингээд дууссан. Юу гэнэ? Бор ах гоё шүү гэнэ. Ой. Бор ах бол би чи бүхэн өтө Европ ТV-ийн хүсэмжит залуу болоод байгаа шүү дээ. ТV-ийн хүсэмжит залуу. Одоо нэршлэн тэгэж орчих юм. Радио 1-р студиуд Эрка Заяа Европ ТV-ийн хүсэмжит залуу байна. Үгүй шүү дээ. Нэвтрүүлгийн гэр бүлийн радиогийн 1-р студиудаас хөтлөгч Эрка Заяа Бор ах 3 байна л шүү дээ. Нүүн хүнээ хүлээгээд идэг залгаад байгаа юм шүү дээ. 1146 104 5 гэсэн дугаар руу холбогдоод саяын зохиосон одоо бидний хамтран зохиосон тий. Бид бүгдийн хамтын бүтээлийн талаар сэтгэлдээ бас хуваалцаач гэж хэлмээр байна. Та яг ямар мөрийг нь хэлсэн бэ? Одоо ямар санааг нь хэлсэн бэ? Тэгвэл тэгж ярих юм бол би мөр бичээгүй штэ. Гэхдээ гоё дуу байлаа гэж орж иж болохгүй мó? Болохгүй шүү дээ. Тэгж болохгүй давраад бай. Тий. Юу чигээгүй ч тий. Тий. Юу чигээгүй ч. Дараагийн удаа би тийм сэдвээр ормоор байна гэж болохгүй мó? Оролцоогүй хүмүүс бидний дог битээ сонсоо. Ёо, наач гоё. Миний дог битээ сонсоо. Бараг жавхлан юм аа. Оролцоогүй ч гэсэндээ та алтан боломжоос хоцорсон учраас дараагийн удаа бити хоцроорой гэж уриалж таныг ингэж дуудмаар байна. Тэгж харамламаар гой дуул гэж хэлж байгаа хгүй. Тэрнээс үгэж хөөрхий таныг дэхвдээ. Тийм харамт сэтгэл төрөлөөр. Суудал дээрээ хувирч. Тийм гоё хайр юм уу? Хэдхэн секундын өмнө таныг бол цаашаа гэсэн. Би бол наашаа гэж байгаа шүү. Бид нийл зохиосон гэхээр үнэхэрийн гоё байна л гэж. Тийм, ер нь бол тийм комментууд ороод байна. Борыг цайтлан сонсгоо. Эй. Хаяа, наа чи юу сонсгон дээ. Борыг цайтлан Борыг сонсгоо. ямар хүмүүс тэр. Тэгвэл Европын хүсэмжит авах борыг нь хаслаа гинэ. Борыг нь хаслаа Европын хүсэмжит авах болоо гинэ. Тий. Нэршлэн тэгж хэлье гэж. Би ерөөсөө хэлээгүй шүү. Энэ зүгээр хүмүүс коммент. Тэгвэл Европын хүсэмжит авах гэдгийг ярих. Гэдгээр явъя гэдэг байгаа байхгүй юу? Борыг цайтлан. Өөрөө тэрийг хүсээд байна. Европын хүсэмжит авах гэж байна. Гэдгийг нь авах юм байна. Тийм. Өөрөө ч тэрийг нь хүсэж байгаа. Энэ сонсогч маань одоо нэргүй яваад байгаа юм шүү дээ. Мина. Эрка Заяа Боги гэдэг хөтлөгч нар байна. Боги гэдэг Бор гэж сонссон юм болов? Үгүй хараал. Чи яг зүг хэлсэн юм уу? Үгүй юу ярьдаг юм бэ? Хараал Бор энэ харалта камера харалта. Ойлгомжтой юм чинь ямар сонио эргэлзсэн тоо. 70 модны доор хэлсэн миний бороо гэдэг хэлээд байгаа байхгүй. Гуруула яг гуруулангийнхын тухай дуу ингээ зүгээр л хийвэл айгүй Бор дуу гарна шүү нэг дуу. Чи дээрэс нь яаж байгаа цагаан фотолк өмсчих юм аа. Хүүш гуруулангийнх нь дуу хийвэл бас гоё юм биш үү? Гоё юм байна. Тий. Ер нь явандаа тэгье. Дуутай болгоё. Ер нь явандаа тэгье. Одоо зүгээр энэ ээжийн дуугаараа та нар зүгээр энийг сонсч. Тэгээд одоо манайхан чинь монголчууд юмыг нүүр хэтрүүлээд идэв чинь юм чинь яг ингээд гүү одоо тэгээд дооцсон тарахаар л гоё. Гүү өдөр болгон дуутай болно. Тий. Зам дээр төгжирч явж байгаа машины дуутай болмоор байна. Гид сүлсэж байгаа хүний дуутай болмоор байна. Уур хүргэж байгаа хүүхдийн дуутай болмоор байна. Одоо ерөөс тэгмээр байна. Тий, одоо дандаа тийм зүйлийг ингэж балаа дуутай болмоор байна. Түрүүхэн хоёр юу сурсан бэлээ? Бүх юм байж болно чулуугаар дуу хийж болно. Миний хэлснээр явжээ гэж. Бүх юм байж болно гэж сурсан. Тэгээд тэмээ. За тэгэхээр ерөөсө эх 7 хоногоос ерөөсө аавыг болиё дөө. Шууд тийм заваан л сонин юм л цогой. Яана ингэж уртны тухай дуу. Үгүй Богийг нь мэдэж байгаа борл байсан штэ гэсэн байна. За ингээд хөөе. Яг нөгөө нэвтрүүлэг амар имзэг байгаа. Ари имзэг. Нэвтрүүлэг дуусах муусах их гэдэг нэг үү? Дахин нэгэн давлага явуулмаар аахгүй. За. Нэвтрүүлэг дуусахаас өмнө дахин нэг яг дууга би дуурын микрофоныг хааж агаад. За тэгээ. Яг үгэн дээр нь яг үгийг нь та харж агаад те. Дагаж дуулаад. Пин хийсэн байгаа штэ. Үгийг нь яг ингээд харж агаад дагаж дуулаад яг жинхэнэ мэдрээд
За тэрний дараа яг дахинж ямар мэдрэмж төрж байгаа гэдэг яг тэр сэтгэлдээ дахиж комент хэсэг дээр бичин давалгаалъя. Тэгэл ер нь дуусч таарна да. Тэхүү. Тэгээд За дэмжиж гин үү манайхаа? За яваа. Юу бодож байна? Дуугаа сонсъё. 1. За тэгээ 3 2 За ингээд чад өөрөөр дуулдаг. Доор мигээс та бүхэнд бидний хамтран зохиосон цоо шин уран бүтээлийг хүлээн авна уу? Миний ээж сайхан ээж, мяндас зөөлөн уян ээж. Yeah. Yeah. Take it down. Hey. Гэригнгийг үлдэг нар гинэн намайг түшдэг гар. Шилдэг эмэгтэй та минь сүдэрт гэрэл асаадаг. Ялзун би шодон нүгтэй надад үнэн килдэг хүн. Нэргүй багш та минь намайг хүн болгосон үнэн бэлдээ. Ээж минь миний ертөнц эмчиг намайг ангадаг. Үрзүүлэн уян сэтгэлэн өдөр бүр намайг дэврээдэг. Хамгийн сайн найз та минь хэсэд миний тал зогсдог. Харин таны хүчээр харанхуйг би давтдаг. Халамжтай зөөлөн харц тань хайраар намайг дулаацуулдан энэрэнгүй тэр сэтгэл тань энгүй ихийг мэдрүүлэн заримдаа марч юм шиг зүв зам руу түлхдэг болохоо ганган бастан төрхтэй гайхалтай харагддаг шүү та минь хөрхөн нэмсэглэл тань хүнд өдрийг минь мартуулан миний фэн та минь мөрөөдөлт минь идэгдэг цоргаан чүүн хамгийн их сэтгэлийн тэтэртэй хажууд минь үргэлж барьдаг хартэж минь та миний бүх юм шүү Chicken chicken chan Chicken chicken woo Chicken chicken chan Chicken chicken chan Chicken chicken chan Хэдүүлээ клип хийх үү? Яа бүр мэдэрч. Хэдүүлээ клип хийх үү гинэ. Одоо хэдүүлээ клип Сая хийгинэ. клип хийсэн шүү дээ. Сая би зугийн алтанд орчлоо. Би бүр рок мок өнөдөр яана гэж бодов. Би халаачтай сууж байгаа ээж ингэж цавч. Таны оролцсон бидний хамтран бүтээсэн энэ дуу танд ямар санагдаж байна сэтгэлдээ манай лайв стриминд доор комент хэсэг дээр сах бичээрэй. Яг цаг зар зарцуулаад бичээрэй. Тэгэд нэг бичихгүй бол бид нэр зогсоолоо шин булан. Энэ болон тагч явахгүй. Дореми. За тэгээд Дореми 1146 104.5 утас нээлттэй байгаа дахиж хэлье. Тэгээ та бүхэн бас холбогдоод санаа бодлоо хэлээсэй гэж бодож байна. 1146 104.5 Сайста янзын энэ би энэ дээр вау дарна баахан дарна. Энэ нэрээс санснаа. Шинэ комент хэсэг дээр Тэгээ та нар өөртөө 1146 104.5 руу урьж байгаа хүний айгу буруу ураад байгаа байхгүй юу? Яаж ирсэн бэ? Одоо жишээлбэл манайхан болоод яг ажил дээр ирчихсэн. Комментээр ингээ юм бичээд ингээ шүлгээчж байгаа. Уцаар ярих гэж байгаа хүмүүс чинь машин дотроо байгаа ч гэдэг юм уу тэр хүмүүс чинь бичиж амжааг байгаа байхгүй юу? шалтак. Сэтгэл байвал яаж иж байгаа л. Замын хөдөлгөөний дөрмөнд машин барьж байхдаа уц оролдож Зогсож байгаа болдго юм байгаа зү. манад зогсоод авахгүй. Зогсоол авах гэж. Тэгвэл нөгөө нэг чихвч ярьж болно шүү дээ. Чихвчээр ярьж болно л доо гэхдээ юу бичээгүй шүү дээ. Чихвч авах гэж цэнгийн дусц. Ялгаргаад нэг гураад. Би нөгөө гацаагаад идэг. Энэ хоёр нөгөө шалтак хаагаад идэг. Хамгийн сүүлд эрч хүчний ундраг гээд зөөлөн хилээ дуусгасан бол бүр янцтай байлаа гэнэ. Бас уу? Тийм те. Яг аа. Гэхдээ өнөр ханга. Энэ бол над болж байна. Ой, надад бол болж байна. Энэ хангалттай дуу. Нээж дэргүй явуулнаа шууд. Шин тэгээ муухай байсан гэсэн үг юм уу? Тэгж ядам сүрэн туяагийн бодлоор л тэгж яг шиг. Уг нь өмнөхдөр нь гал гэж хоёр дахь сонсон жоохон сонир болсон болов. Үгүй. Яг үгүй ингэж яахгүй да. Үгүй. Зөө төгс байна. Зөө таалагдж байгаа хүмүүс нь таалагдж байгаа бичээч. Тий. Тэгэл уурч шít. Жинхэнэ Тэр рок н рол дунд дал бүдэрч шít. Жинхэнэ рок н рол гинэ.
Жинхэнэ рок н рол. Рок н рол. За өнөөдөр Улаанбаатарын өглөөний шоутай хамтдаа байсан сонсогч танд баярлалаа. Бидний өнцөг булан бүрээс бидний хүлээн авч сонсож байгаа танд дахин баярлалаа. 3W1045 цагийн минь вебсайтаар та радиого хаанаас л хаанаас сонсох боломжтой. Харин Улаанбаатар хот дотроо явж байгаа бол радиого 104.5 84.5 долгион дээр тааруулснаар бидний бэлтгэсэн өглөөний шоу, за дараагийн нэвтрүүлэг, мэдээж хөтлөгчийн цагуудтай хамтдаа байх боломжтой байгаа шүү. Радиогийн 1-р студид ажилласан хүмүүс Эрка Заяа, Европын хүсэмжит залуу, найруулагч Мисугийн хамтдаа ажилласан. Яг. Европын хүсэмжит залуу гэдэг миний нэрийг хэлсэнгүй шүү дээ. Үгүй хэлэхгүй шүү дээ. Тэр чинь нэр нь байхгүй юу? Нэр нь тийм үү? Тийм нэр байхгүй. За өргөжлөлтөд тун удахгүй бас 10 цаг 5 минутаас та бүхэнд зориулсан том өрөө нэвтрүүлэг маань хүрэх болно гэдгийг энд дахин хэлмээр байна. 10 цаг 5 минутаас бүр сэрүүлгээ тавьж байгаад ороод ирээрээ. Үүнээс өмнө 3W1045 цагийн мэн вебсайтаар та бүхэн дэлхийн хаанаас ч бидний хөтлөгчийн цагтаа байх боломжтой. 9 цаг 10 минутаас 20 минутын хооронд уран зохиолын цаг явна. За 9 цаг 30 минутаас 9 цаг 40 минутын хооронд сансраас та бүхэнтэй ярина. 9 цаг 50 минутаас 10 цагийн хооронд та бүхэнд бас нэгэн сонирхолтой болон ч гэсэндээ тус хүрэх болно. За ингээд ерөнхийдөө манай гэр бүлийн радиогийн эфир маань та бүхний одоо бид нартай хамтал байх юм бол та бүхэн ерөөсөө уйдахгүйгээс гадна маш их ухаарлыг таны цагийг дэмий өрөхгүйгээр одоо бид нэр их чанартай агуулга сайтай ийм зүйлийг уран бүтээлүүдийг хүргэхээр одоо хичээж байгаа. Ийм хамт олон байна. За тэгээд зүр сэтгэлээрээ чихээрээ тэ оюун бодлороо оролцоогоороо хамт байсан бүх сонсогч үзэгчдэд маш их баярлалаа. Өнөөдрийн одоо 3 сарын 24-ний Улаанбаатарын өглөө одоо энэ хүрээд өндөрлж байна. Тийм ээ? Яг юу болоод дуусваа өнөөдөр зүгээр сексигээ дуустдаг гэдэг чинь энэ тий. Сагсалцаа дууслаа бүр. Харин тий ямар ч хурдан өнгөрчв энэ 90 минут ч ерөөсөө нүд ирмэхийн зур өнгөрлөө. 2 өдрөө хүлээдэг болох юм байна л да. Харин тийм бай. Сая надад хувь чатаар манай сонсогчоос бичлэг ирж байна. Гэтэ би энийг үзүүлэх боломжгүй байна. Сая дуун дээр чинь клип хийчлээ гэж бичлэг авсан байна. Баярлалаа. За энэ мэтчлэн та ч гэсэн өөрийнх нь зохиосон дуун дээр клип хийгээд 7 хоног жингээ аялна гэдэгт итгэлтэй байна. Манай өглөөний шоутай гэрүүлийн радиотой бас хамтран ажиллах гэсэн маркетингийн 8866 1045 дугаарт холбогдорой. Энд хүрээд чухал урайгаа хэлээд өнөөдрийн шоугаа дуусгая. Маркетингийн утас 8866 104 5 1045 1045 гэж хэлсэн ч болно тий. За тэгээд энэ Улаанбаатарын өглөөгийн хамтран саяын дууг зохиогч гэдэг шиг хамтран бүтээгч бас болохыг таныг урьж байна. За урайцгаая гинэ. Урайцгаая. Урайгаа хэлцгээе. Сонсогч таас хамт хэлээрэй. Хамт хэлээрэй. Өөртөө тунгалаараа тий. 2 3 Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Баярлалаа бүндээ. Шоу нэвтрүүлээ. Гэр радио. Маргааш уулзъя. Яг цагта 7:15. Би рок. За ямар өвдөө? Би ийм амархан гэж бодоогүй. Ёстой гоё юм аа. Улаанбаатарын өглөөгийн доорэ ми гэж. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио